Руна ТV-тэй хамтдаа дэлхий дахинд болж буй гэмт хэрэг тайлэгдшгүй нууцуудыг сонсцгоё. Сайн бацгаана уу, Руна ТV суугтаа тавтай морилцгаано уу. Солонгос улсад сүүлийн үед олонний танил болон оддуудын дунд нэлийн алдартай болоод байгаа биеинжийг бууруулахад дэмжлэг үзүүлдэг MaxCut Pro гэдэг бүтээгдэхүүнийг танилцуулж байна. Энэхүү бүтээгдэхүүн нь хоол идсэний дараа цусан дахь сахарын хэмжээг тэнцвэржүүлэх, мөн дасгал хөдөлгөөн хийх эсвэл хоолны дэглэм бариад эрч хүчээ алдаж ядарсан хүмүүст эрч хүч нөхөх, мөн хөлсөн хоолоо идснийхээ дараа тус бүтээгдэхүүнийг хэрэглэснээр өөх тос нүүрс усыг задлан биеинд хоримтлуулахгүйгээр жин хасахад тусалдаг бүтээгдэхүүн юм байна. Та бүхэн бүтээгдэхүүний талаар орц найрлага, дэлгэрэнгүй мэдээллийг нь бүтээгдэхүүний Facebook болон Instagram хуудаснаас нь авч болох юм. Өнөөдөр та бүхэндээ Япон улсад гарсан нэгэн гэмт хэргийг ярих гад бэлтгэлээ. 2013 оны 5 сарын 27-ны үүрийн 2 цаг 15 минутанд Японы Ибараки мужийн цагдаагийн газарт нүхрийг маань хутгалчихлаа, яаралтай ирээрээ гэсэн дуудлага ирдэг. Дуудлага авсан даруйдаа цагдаа болон түргэн тусламжийнхан шууд л хэргийн газарт очин гэрлүү ороход гэрийн 2 давхрын унтлагын өрөөнд нэгэн эрэгтэй цусандаа будагдсан байдалтай хэвтэж байсан. Байдал бол маш хүнд харагдажсэн, зүүн чээж болон хүзүүний хэсгээс нь их хэмжээний цус гарч байсан. Түргэн тусламжийнхан түүнийг яаралтай эмнэлэгт хүргэсэн ч их цус алдалтын улмаас амь насыг нь бол аврах боломжгүй байсан. Амь насаа алдсан хохирогч нь 38 настай Оно Сато Масаши гэдэг хүн. Тэр автомашины засварын ажил хийдэг, өөрөөсөө 1 насаар дүү эхнэр Микагийн хамт амьдардаг байсан. Тэд 16 болон 12 настай 2 хүүтэй, мөн 8 настай охинтой, 3 хүүхэдтэй эхнэр нөхөр 2. За ингээд хэргийн газарт байсан цорын ганц гэрч болох эхнэр Микагийн хэлснээр энэ хэрэг бол ингэж эхэлсэн. Тэр шөнө Мика унтаж байгаад нөхрийнхөө яолох дууг сонсоод сэрсэн. Нөхөр нь аль хэдийн дайралтанд өртчихсөн, ухаан алдаж унах гэж байсан. Мөн орны хажууд нүрээ халахалсан этгээд хутга барин зогсож байсан. Тэр этгээд Мика сэрснийг хараад шууд л зугтсан гэж хэлж байгаа. Энэ мэдүүлгийг сонссон цагдаа нар нэг зүйлд анхаарлаа хандуулдаг. Гэмт этгээд Микад гар хүрээгүй, зөвхөн нөхөр Масашиг онилсон. Өөрөөр хэлбэл анханасаа зорилго нь Масаши ганцхан хүн л байсан гэж эхнэр нь бол хэлсэн. Иймээс энэ зүгээр нэг дээрэн биш, харин танил хүний үйлдэлсэн хэрэг байх магадлал өндөр юм байна гэж цагдаа нар бол тухайн үед үздэг. Мөн хэргийн газрын нөхцөл байдал ч гэсэн үүнийг баталж харуулж исэн. Тэдний гэрийн бүтцэн нэг хашаан дотор 2 байшин зэрэгцэн байрлсан, унтлагын өрөөнд баруун талын байшингийн 2 давхурт байсан бөгөөд гадны хүн бол шууд олоход амаргүй байрлалтай өрөө байсан. Гэвч этгээд орж ирээд бусад өрөөнүүдийг шалгалгүйгээр шууд л унтлагын өрөөн рүү очсон. Энэ нь байшингийн бүтэц болон өрөөний байршлыг урьдчилан мэддэг хүн байсан байх магадлалтайг харуулж байсан. Мөн хэрэг үйлдсэн цагч хэрэг үйлдэхэд нэлээд тохиромжтой цаг байсан. Учир нь тэр өдөр 3 хүүхэд нь бүгдээрээ өвөө эмээ рүүгээ явчихсан байсан болохоор гэрт зөвхөн эхнэр нөхөр 2 л байсан. Энэ бүхнээс харахад гэмт этгээд зориуд төлөвлөж орж ирсэн байх магадлал өндөр. Мөн тэд гэрийнхээ хаалгыг сайн түгждэггүй байсан бөгөөд тэр шүнж хаалгаа түгжээгүй байсан тул гэмт этгээд гэрт нь амархан орж чадсан. За хэргийн газраас болохоор цустай мөр илэрсэн. Тэгээ шинжилгээгээр бол энэ нь гутлын мөр биш, оймсны мөр болох нь тогтоогдсон. Мөн оймс нь цусаар хангалттай норсон байсан нь гэмт этгээд тухайн газарт хэсэг хугацаанд зогсож байсан гэдгийг ол илтгэжсэн. Яг л унсан хохирогчийг ажиглаад зогсож байсан гэдгийг хэлжсэн. Түүний цустай хөлийн мөр бол 2 давхрын өрөөнөөс эхлээд 1 давхар тэгээд гадагш хүртэл үргэлжилсэн бөгөөд ойролцоогоор 150 метрийн дараа тасарсан. Цагдаа нар тэр газраас машинд суугаад зогтсон юм байна гэж үзсэн. 150 метрийн зайд машинаа хэрэгтэн байршуулчихсан байсан гэсэн үг байгаа. Цагдаа нар танил хүмүүсийг нь шалгаж эхэлсэн ч онцгой дайсагнал, мөнгөний асуудал ерөөсөө илрээгүй. Яг энэ үед бол эхнэр Мика чухал мэдүүлгийг өгж эхэлдэг. Сүүлийн 1 жилийн турш намайг нэг хүн дагаж мөрдөж занал хийлдэг байсан. Энэ хүн байх магадлалтай юм биш үү гэсэн цагдаа нарт мэдээллийг өгдөг. Тэр хүн нь болохоор 24 настай Номура Кенжи гэдэг хүн байна. Эхнэр Микагийн хувьд болохоор Номура Кенжитэй 2007 онд видео зардаг дэлгүүрт ажиллаж байхдаа танилцсан. Мика өдөр Номура шөнийн ээлжинд ажилладаг байсан байна. Анхандаа зүгээр л ажлын хамтрагчид байсан. Номурагийн хувьд бол үнэн ч ажилсаг зангаараа сайн үнэлэгддэг ажилтан. Мика ч мөн адил чадварлаг, удирдах чадвартай ажилтан гэж ажил дээрээ үнэлэгддэг байсан. 2012 оноос эхлэн тэд хоорондоо ярилцаж эхлэн ижил сонирхолтой гэдгээ мэдснээр
ойртож хувийн холбоо барих мэдээллээ солилцоцгоосон. Тэгээ энэ үеэс эхлэн энэ хоёр бол байнга холбоо харилцаатай байсан. Гэхдээ Номура Микаг гэрэлсэн гэдгийг анхандаа мдээгүй байжгаад тэр хоёр нэлийн харьцсны дараанаас мэдсэн. Гэхдээ Номура гэрэлсэн хүн ч гэсэн хин нэгнийг хайрлах хэрэгтэй гэж хэлээд Микагаас бол харилцаагаа ерөөсөө таслаагүй, түүн рүү мессеж чиж харилцаар л байсан. Тэгээ ингэж харилцаж байгаад Номурагийн мэдрэмж аажмаар хит хамаарал болж хуурсан. Тэр өдөр бүр Микатай уулзахыг хүсэж мессеж илгээдэг байсан. Мика бол олон удаа татгалзаж байсан ч тэр зогсолтгүй уулзахыг хүсдэг байсан. Ажлын байран дээрээ байхдаа хүртэл түүний биеинд хүрэхийг оролддог байсан гэж Мика цагдаа нарт хэлсэн. Эцэст нь Мика нэг удаа би чамтай нэг л удаа болцож өгье. Үүнээс хойш болж чадахгүй. Тэгээд нэг л удаа болцсны дараагаас чи надтай харилцаа холбоогоо таслаарай. Би бол гэр бүлтэй хүн гэж хэлсэн. Тэгээ энэ үедээ болохоор Мика нэг удаа уулзчих юм бол надтай уулзгаа болох байхаа гэж ботсон гэж байгаа. Гэвч энэ нь бол байдлыг уламд ордуулсан. Тэр бүр чих дагаж мөрдөх болж түүний хувцсны үнэрийг нь хүртэл ажил дээр ойртон үнэрлэх ч юм уу тиймэрхүү гаж зүйлсүүдийг харуулж эхэлсэн. Мөн гэрийнх нь ойролцоо орой очиод гараад ир гэд түүнийг хүлээдэг болсон. Мика хэдийгээр айж исэн ч гэсэндээ нөхөртөө бол энэ талаар яриаггүй гэж байгаа. Учир нь нөхөр нь өмнө нь 2 удаа салж байсан хүн байсан. Тийм учраас өөрөөс нь амархан салчих магадлалтай гэж айсан учраас нөхөртөө хэлээгүй гэж байгаа. Гэвч эцэстээ бол энэ нууц нь аимшигт үр дагаварт хүргэсэн нь инээсэн. 2013 оны 5 сарын 27-нд харамсалтайгаар нөхөр нь энхүү амнасаа алдсан. Тэгээд энэ бүх зүйлийг бол Мика цагдаа нарт ярьсан. Мика бол Номураг хийсэн гэдэгт итгэлтэй байсан. Гэхдээ тэр орны хажууд зогсож исэн хүний царайг сайн харж чадаагүй учраас яг мэдэхгүй байна гэсэн. За ингээд Микагийн мэдүүлгээр цагдаа нар ер нь бол Номураг с ิจ гтэн юм байна гэж түүнээс байцаалт авах шийдэн баривчилдаг. Эхэндээ бол цагдаагийн газарт ирээд тэр бүх зүйлийг үгүйсгэсэн ч гэсэндээ түүний машины дотроос цус илэрсэн. Тэгээд тэр цусыг шинжилээд үзэхэд амь насаа алдсан хохирогчийн цустай бол таарсан. Ийхүү баримт нотлохоо гарч ирсэн учраас Номура хэрэгээ хүлээж эхэлдэг. Гэхдээ түүний хэлж байгаа үг бол би түүний амь насыг хөнөөсөн. Гэхдээ нөхрийнхөө амь насыг хөнөөлгсөн хүн бол Мика. Тэр надаар хийлгсэн гэж хэлж эхэлсэн. Гэхдээ мэдээж шүүх бол нотлохоо хангалтгүй гэж үзэж эцэст Номураг бол ганцаараа энэ хэргийг үйлдсэн гэж тогтоосон. Шүүхийн шийдвэр гарсны дараа ч гэсэн олон хүн эхнэр Микаг нь сэжгэлсээр л байсан. Учир нь энэ хэрэг дээр тайлагдаагүй хит хитэн зүйлс байгаа. Юуны өмнө бол тэр хоёрын харилцаа бол зүгээр л Номура Микаг дагаж мөрддөг ч юм уу түүнд донтсон тийм харилцаа байсан уу гэдэг дээр бол хүмүүс эргэлзэжсэн. Тэр хоёрыг бол нууц амаргийн харилцаатай байсан гэж хүмүүс итгэжсэн. Учир нь шүүхтэр гарсан нотлохоонууд бол энэ асуултыг улам хүчтэй болгосон. Хосуудын дотн харилцааг харсан ажлын газрын гэрчүүд гарч ирсэн. Бас Мика Номурад үнэртөө ус бэлгэлжсэн гэсэн мэдээлэл гарч ирсэн. Хэрэв үнэхээр түнд дургу байсан бол үнэртөө ус бэлгэлэхгүй нь тодорхой. Мөн ажил дээрээ Мика Номурад өөрөө хоол хийж аваачиж өгдөг байсан. Энийг ч гэсэн харсан ажлын газрын гэрчүүд гарч ирсэн. За тэгээд үүгээр зогсохгүй нөхрийнхөө нэр дээр маш их хэмжээний амь насны даатгалыг Мика бас хийлгэчихсэн байсан. Ялангуяа хэрэг болохоос ердөө нэгэн сарын өмнө нөхрийнхөө нэр дээр ойролцоогоор Монгол мөнгөөр бараг 500 сая гаруй төгрөгийн ийм амь насны даатгалыг бол хийлгэчихсэн байсан. Энийг нь мэдсэн хүмүүс бол үнэхээр их сэжигтэй байна гэж эхнэрийг нь бол сэжгэлж ийсэн. Бас хэрэг гарсан тэр өдөр бол хоёр хүүхэд нь өвөө эмээгийнх руугаа явчихсан. Дээрээс нь гэрийнх нь хаалга нь түгжээгүй онгорхой байсан гэдэг нь бол бас эхнэр нь хаалга албаар онгорхой орхиод хүүхдүүдээ аав ээж их руугаа явуулсан байх магадлалтай гэж харагдуулж ийсэн. Гэвч энэ асуулт бол өнөөдрийг хүртэл хариултгүй хэвээр л байгаа. Шүүхээс бол Микаг буруугүй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл хууль ёсоор тэр бол зүгээр л хохирогчоо гэж тогтоогдсон байгаа. Гэвч олон нийтийн хувьд асуултууд бол одоо ч гэсэн хэвээр л байгаа. Тэр үнэхээр айсан, мөрдүүлж байсан эмэгтэй юу эсвэл бүхнийг ардаас нь зохион байгуулсан хүн байсан уу гэдэг нь бол одоо хүртэл таамаг хэвээрүүлсэн. За тэгээд хэрэгтэн гэж үзэгдсэн Номурад бол 16 жилийн хорхилыг шүүхээс оноосон. Одоогийн байдлаар бол 13 жил нь өнгөрсөн ч гэсэндээ энэ хэрэг өнөөдрийг хүртэл ард иргэдийн дундад маргаантай хэвээр байгаа. Зарим хүмүүс Микаг сэжгэлсээр байгаа ч хууль ёсоор мэдээж бол гин буруугүй учраас тэр одоо нөхрийнхөө даатгалын мөнгөөр амьдарч байгаа гэсэн мэдээлэл байгаа. За ингээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг маань энд хүрээд өндөрлж байна. За тэгээд энэ хэрэг дээр бас та бүхэн юу гэж бодож байна? Номура энэ хэргийг ганцаараа үлдсэн, Микаг мөрдөж байгаа. Эцэст нь нөхрийнх нь 8 насыг хөнөөсөн гэж бодож байна уу? Эсвэл эхнэр нь Номурагаар энэ бүх хэргийг үйлдүүлчихэд өөрөө одоо нөхрийнхөө 8 насны даатгалыг аваад амьдарч байгаа гэж бодож байна уу? Та бүхэн бас өөрт төрж байгаа сэтгэлдлүүдээ комент хэсэгт бичиж хуваалцаарай. 2013 оны 5 сарын 27-ны
Үүрийн 2 цаг 15 минутанд Японы Ибараки мужийн цагдаагийн газарт нүхрийг маань хутгалчихлаа, яаралтай ирээрээ гэсэн дуудлага ирдэг. Дуудлага авсан даруйда цагдаа болон түргэн тусламжийнхан шууд л хэргийн газарт очин гэрлүү ороход гэрийн 2 давхрын унтлагын өрөөнд нэгэн эрэгтэй цусандаа будагдсан байдалтай хэвтэж байсан. Байдал бол маш хүнд харагдажсэн. Зүүн чээж болон хүзүүний хэсгээс нь их хэмжээний цус гарч байсан. Түргэн тусламжийнхан түүнийг яаралтай эмнэлэгт хүргэсэн ч их цус алдалтын улмаас амь насыг нь бол аврах боломжгүй байсан. Амь насаа алдсан хохирогч нь 38 настай Оно Сато Масаши гэдэг хүн. Тэр автомашины засварын ажил хийдэг өөрөөсөө 1 насаар дүү эхнэр Микагийн хамт амьдардаг байсан. Тэд 16 болон 12 настай 2 хүүтэй, мөн 8 настай охинтой 3 хүүхэдтэй эхнэр нөхөр 2. За ингээд хэргийн газарт байсан цорын ганц гэрч болох эхнэр Микагийн хэлснээр энэ хэрэг бол ингэж эхэлсэн. Тэр шөнө Мика унтаж байгаад нөхрийнхөө яолох дууг сонсоод сэрсэн. Нөхөр нь аль хэдийн дайралтанд өртчихсөн ухаан алдаж унах гэж байсан. Мөн орны хажууд нүрээ халахалсан этгээд хутга барин зогсож байсан. Тэр этгээд Мика сэрснийг хараад шууд л зүгтсэн гэж хэлж байгаа. Энэ мэдүүлгийг сонссон цагдаа нар нэг зүйлд анхаарлаа хандуулдаг. Гэмт этгээд Микад гар хүрээгүй зөвхөн нөхөр Масашиг онилсон. Өөрөөр хэлбэл анханасаа зорилго нь Масаши ганцхан хүн л байсан гэж эхнэр нь бол хэлсэн. Иймээс энэ зүгээр нэг дээрэн биш харин танил хүний үйлдэлсэн хэрэг байх магадлал өндөр юм байна гэж цагдаа нар бол тухайн үед үздэг. Мөн хэргийн газрын нөхцөл байдал ч гэсэн үүнийг баталж харуулж исэн. Тэдний гэрийн бүтцэн нэг хашаан дотор 2 байшин зэрэгцэн байрлсан. Унтлагын өрөөнд баруун талын байшингийн 2 давхурт байсан бөгөөд гадны хүн бол шууд олоход амаргүй байрлалтай өрөө байсан. Гэвч этгээд орж ирээд бусад өрөөнүүдийг шалгалгүйгээр шууд л унтлагын өрөөн рүү очсон. Энэ нь байшингийн бүтэц болон өрөөний байршлыг урьдчилан мэддэг хүн байсан байх магадлалтайг харуулж байсан. Мөн хэрэг үйлдсэн цагч хэрэг үйлдэхэд нэлээд тохиромжтой цаг байсан. Учир нь тэр өдөр 3 хүүхэд нь бүгдээрээ өвөө эмээ рүүгээ явчихсан байсан болохоор гэрт зөвхөн эхнэр нөхөр 2 л байсан. Энэ бүхнээс харахад гэмт итгээд зориуд төлөвлөж орж ирсэн байх магадлал өндөр. Мөн тэд гэрийнхээ хаалгыг сайн түгждэггүй байсан бөгөөд тэр шүнж хаалгаа түгжээгүй байсан тул гэмт итгээд гэрт нь амархан орж чадсан. За хэргийн газраас болохоор цустай мөр илэрсэн. Тэгээ шинжилгээгээр бол энэ нь гутлын мөр биш оймсны мөр болох нь тогтоогдсон. Мөн оймс нь цусаар хангалттай норсон байсан нь гэмт итгээд тухайн газарт хэсэг хугацаанд зогсож байсан гэдгийг ол илтгэжсэн. Яг л унсан хохирогчийг ажиглаад зогсож байсан гэдгийг хэлжсэн. Түүний цустай хөлийн мөр бол 2 давхрын өрөөнөөс эхлээд 1 давхар тэгээд гадагш хүртэл үргэлжилсэн бөгөөд ойролцоогоор 150 метрийн дараа тасарсан. Цагдаа нар тэр газраас машинд суугаад зогтсон юм байна гэж үзсэн 150 метрийн зайд машинаа хэрэгтэн байршуулчихсан байсан гэсэн үг байгаа. Цагдаа нар танил хүмүүсийг нь шалгаж эхэлсэн ч онцгой дайсагнал мөнгөний асуудал ерөөсөө илрээгүй. Яг энэ үед бол эхнэр Мика чухал мэдүүлгийг өгж эхэлдэг. Сүүлийн 1 жилийн турш намайг нэг хүн дагаж мөрдөж занал хийлдэг байсан. Энэ хүн байх магадлалтай юм биш үү гэсэн цагдаа нарт мэдээллийг өгдөг. Тэр хүн нь болохоор 24 настай Номура Кенжи гэдэг хүн байна. Эхнэр Микагийн хувьд болохоор Номура Кенжитэй 2007 онд видео зардаг дэлгүүрт ажиллаж байхдаа танилцсан. Мика өдөр Номура шөнийн ээлжинд ажилладаг байсан байна. Анхандаа зүгээр л ажлын хамтрагчид байсан. Номурагийн хувьд бол үнэн ч ажилсаг зангаараа сайн үнэлэгддэг ажилтан. Мика ч мөн адил чадварлаг, удирдах чадвартай ажилтан гэж ажил дээрээ үнэлэгддэг байсан. 2012 оноос эхлэн тэд хоорондоо ярилцаж эхлэн ижил сонирхолтой гэдгээ мэдснээр ойртож хувийн холбоо барих мэдээллээ солилцоцгоосон. Тэгээ энэ үеэс эхлэн энэ хоёр бол байнга холбоо харилцаатай байсан. Гэхдээ Номура Микаг гэрэлсэн гэдгийг анхандаа мдээгүй байжгаад тэр хоёр нэлийн харьцсны дараанаас мэдсэн. Гэхдээ Номура гэрэлсэн хүн ч гэсэн хин нэгнийг хайрлах хэрэгтэй гэж хэлээд Микагаас бол харилцаагаа ерөөсөө таслаагүй, түүн рүү мессеж чиж харилцаар л байсан. Тэгээ ингэж харилцаж байгаад Номурагийн мэдрэмж аажмаар хит хамаарал болж хуурсан. Тэр өдөр бүр Микатай уулзахыг хүсэж мессеж илгээдэг байсан. Мика бол олон удаа татгалзаж байсан ч тэр зогсолтгүй уулзахыг хүсдэг байсан. Ажлын байран дээрээ байхдаа хүртэл түүний биеинд хүрэхийг оролддог байсан гэж Мика цагдаа нарт хэлсэн. Эцэст нь Мика нэг удаа би чамтай нэг л удаа болцож өгье. Үүнээс хойш болж чадахгүй. Тэгээд нэг л удаа болцсны дараагаас чи надтай харилцаа холбоогоо таслаарай. Би бол гэр бүлтэй хүн гэж хэлсэн. Тэгээ энэ үедээ болохоор Мика нэг удаа уулзчих юм бол надтай уулзгаа болох байхаа гэж ботсон гэж байгаа. Гэвч энэ нь бол байдлыг уламд ордуулсан.
тэр бүр ч их дагаж мөрдөх болж түүний хувцсны үнэрийг нь хүртэл ажил дээр ойртон үнэрлэх ч юм уу тиймэрхүү гаж зүйлсүүдийг харуулж эхэлсэн. Мөн гэрийнх нь ойролцоо орой очиод гараад ир гэд түүнийг хүлээдэг болсон. Мика хэдийгээр айж исэн ч гэсэндээ нөхөртөө бол энэ талаар яриаггүй гэж байгаа. Учир нь нөхөр нь өмнө нь 2 удаа салж байсан хүн байсан. Тийм учраас өөрөөс нь амархан салчих магадлалтай гэж айсан учраас нөхөртөө хэлээгүй гэж байгаа. Гэвч эцэстээ бол энэ нууц нь аимшигт үр дагаварт хүргэсэн нь инээсэн. 2013 оны 5 сарын 27-нд харамсалтайгаар нөхөр нь энхүү амнасаа алдсан. Тэгээд энэ бүх зүйлийг бол Мика цагдаа нарт ярьсан. Мика бол Номураг хийсэн гэдэгт итгэлтэй байсан. Гэхдээ тэр орны хажууд зогсож исэн хүний царайг сайн харж чадаагүй учраас яг мэдэхгүй байна гэсэн. За ингээд Микагийн мэдүүлгээр цагдаа нар ер нь бол Номураг с жигтэн юм байна гэж түүнээс байцаалт авах шийдэн баривчилдаг. Эхэндээ бол цагдаагийн газарт ирээд тэр бүх зүйлийг үгүйсгэсэн ч гэсэндээ түүний машины дотроос цус илэрсэн. Тэгээд тэр цусыг шинжилээд үзэхэд амь насаа алдсан хохирогчийн цустай бол таарсан. Ийхүү баримт нотлохоо гарч ирсэн учраас Номура хэрэгээ хүлээж эхэлдэг. Гэхдээ түүний хэлж байгаа үг бол би түүний амь насыг хөнөөсөн. Гэхдээ нөхрийнхөө амь насыг хөнөөлгсөн хүн бол Мика. Тэр надаар хийлгсэн гэж хэлж эхэлсэн. Гэхдээ мэдээж шүүх бол нотлохоо хангалтгүй гэж үзэж эцэст Номураг бол ганцаараа энэ хэргийг үйлдсэн гэж тогтоосон. Шүүхийн шийдвэр гарсны дараа ч гэсэн олон хүн эхнэр Микаг нь сэжгэлсээр л байсан. Учир нь энэ хэрэг дээр тайлагдаагүй хит хитэн зүйлс байгаа. Юуны өмнө бол тэр хоёрын харилцаа бол зүгээр л Номура Микаг дагаж мөрддөг ч юм уу түүнд донтсон тийм харилцаа байсан уу гэдэг дээр бол хүмүүс эргэлзэжсэн. Тэр хоёрыг бол нууц амаргийн харилцаатай байсан гэж хүмүүс итгэжсэн. Учир нь шүүхтээр гарсан нотлохоонууд бол энэ асуултыг улам хүчтэй болгосон. Хосуудын дотн харилцааг харсан ажлын газрын гэрчүүд гарч ирсэн. Бас Мика Номурад үнэртөө ус бэлгэлжсэн гэсэн мэдээлэл гарч ирсэн. Хэрэв үнэхээр түүнд дургүй байсан бол үнэртөө ус бэлгэлэхгүй нь тодорхой. Мөн ажил дээрээ Мика Номурад өөрөө хоол хийж аваачиж өгдөг байсан. Энийг ч гэсэн харсан ажлын газрын гэрчүүд гарч ирсэн. За тэгэд үүгээр зогсохгүй нөхрийнхөө нэр дээр маш их хэмжээний амь насны даатгалыг Мика бас хийлгэчихсэн байсан. Ялангуяа хэрэг болохоос ердөө нэгэн сарын өмнө нөхрийнхөө нэр дээр ойролцоогоор Монгол мөнгөөр бараг 500 сая гаруй төгрөгийн ийм амь насны даатгалыг бол хийлгэчихсэн байсан. Энийг нь мэдсэн хүмүүс бол үнэхээр их сэжигтэй байна гэж эхнэрийг нь бол сэжгэлж ийсэн. Бас хэрэг гарсан тэр өдөр бол хоёр хүүхэд нь өвөө эмээгийнх руугаа явчихсан. Дээрээс нь гэрийнх нь хаалга нь түгжээгүй онгорхой байсан гэдэг нь бол бас эхнэр нь хаалга албаар онгорхой орхиод хүүхдүүдээ аав ээж их руугаа явуулсан байх магадлалтай гэж харагдуулж ийсэн. Гэвч энэ асуулт бол өнөөдрийг хүртэл хариултгүй хэвээр л байгаа. Шүүхээс бол Микаг буруугүй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл хууль ёсоор тэр бол зүгээр л хохирогчоо гэж тогтоогдсон байгаа. Гэвч олон нийтийн хувьд асуултууд бол одоо ч гэсэн хэвээр л байгаа. Тэр үнэхээр айсан мөрдүүлж байсан эмэгтэй юу эсвэл бүхнийг ардаас нь зохион байгуулсан хүн байсан уу гэдэг нь бол одоо хүртэл таамаг хэвээрүүлсэн. За тэгээд хэрэгтэн гэж үзэгдсэн Номурад бол 16 жилийн хорхайлыг шүүхээс оноосон. Одоогийн байдлаар бол 13 жил нь өнгөрсөн ч гэсэндээ энэ хэрэг өнөөдрийг хүртэл ард иргэдийн дунд маргаантай хэвээр байгаа. Зарим хүмүүс Микаг сэжгэлсээр байгаа ч хууль ёсоор мэдээж бол гин буруугүй учраас тэр одоо нөхрийнхөө даатгалын мөнгөөр амьдарч байгаа гэсэн мэдээлэл байгаа. Японы Кобе хотод үе дамжин будаа тариалж чинээлэг амьдардаг нэгэн гэр бүл аж төрөн суудаг байсан. Энэ гэрт төрсөн ах トゥ болох ах Мацуо Томьё, дүү Мацуо Юки болон аав ээжтэйгээ амьдарцгаадаг байсан. Тэр хоёр насны зөрүү их биш учраас хоорондоо багаасаа нэлээд дотн байсан. Ах Томьёнд ерөнхийдөө дуугүй даруухан зантай байсан бол дүү Юкийн цовоо сэргэлэн найрсаг охин байсан. Цаг хугацаа өнгөрөх тусам тэр хоёр насанд хүрч өсөх нь мэдээж, гэвч энэ хоёр туйлын эсрэг зантай тис өөр амьдралаар амьдарснаар эцэст нь эмгэнэлт явдалтай нүүр тулцгаасан. Эхлээд том хүү Томьён дунд сургуулиа төгсөөд оройн сургуульд суралцсан боловч хичээлдээ төдийлөн сайн байгаагүй. Эцэст нь тэр нэгэн үйлдвэрт ажилд орсон ч тэндээ дасан зогсож чадахгүй байсан. Үүнээс хойш хэдэн жилийн турш олон үйлдвэр дамжин ажилласан ч тогтвортой сууршиж чадаагүй хэвээр л байсан. Үнэн дээр Томьёд нэг үндсэн асуудал байдаг. Тэр нь хүмүүстэй нийлж хамт ажиллахыг маш хэцүү гэж үздэг. Тэгж олон хүнтэй хамтран ажиллаж ярилцаж амьдрснаас агууд очоод ганцаараа чимээгүйхэн амьдрсан нь дээр гэж хүртэл ярьдаг байсан. Ийхүү амьдарч байгаад хэдэн жилийн эрэл хагуулын эцэст бусад шиг жирийн амьдрах амьдралаа орхихоор шийдэн Кобе хотоос ойрхон орших Осака руу нүүж нэгэн цэцэрлэгт хүрээлэнд тэнмэл гэр оронгүй амьдралаар амьдарч эхэлдэг. Энэ үед тэрээр амьдрах хүсэл эрмэлзлээ бүрэн алдсан үе нээсэн. Гэтэл ингэж амьдрах нь түүнд тийм ч муу санагдаагүй. Орон гэргүй хүмүүсийн төвөөс тусламж авч амжирч
захиргааны баталгаажих түвшингөөс доогуур орлоготой иргэний халамжинд хамрагдсан чинь ажил хийхгүй байхад улсаас мөнгө өгдөг юм байна гэдгийг мэдээд маш их баярлан ажил хийхээс дургуйсан арай гэж зүгтэж байтал гудамжинд гарахад нь мөнгө хүртэл өгж байгаад тэр маш их баяртай байдаг. Ингээд тэр насаараа халамжийн мөнгө аваад энд амьдрвал аз жаргалтай амьдрах юм байна гэсэн бодолд хүрдэг. Түүний суурьсан Осакагийн Нишинари гэх газар бол Японы хамгийн их тэнмэл иргэдтэй бүс нутаг. Тийм болохоор ижил хувь заяатай хүмүүс цэцэрлэгт хүрээлэнд бөөндөө цуглардаг. Энд Томьёч ижил төстэй хүмүүстэй уулзаж аажмаар тогтвортой байдал хүмүүс харьяалагдах мэдрэмжийг авч эхэлдэг. Магадгүй энэ нь түүний насаараа мөрөөдөж ирсэн хамгийн сайхан амьдрал юм шиг санагдсан байх. Тэгээд өдөр бүр тэнмэл амьдралдаа уусаж эхэлдэг. Гэтэл Томьёгийн амьдралд нэгэн томоохон зүйл гарч ирсэн. 2006 оны 9 сард түүний төрсөн нутагт байсан аав нь насардаг. Аав нь том хүү Томьёдоо гэр болон асар том хэмжээний газраа өвлүүлж үлдээсэн байсан. Энэ нь үнэндээ бусдын хувьд бол тэнгэрээс унсан асар их аз байж болох ч Томьёгийн хувьд тийм байгаагүй. Энэ нь түүний хувьд гай гамшиг шиг л санагдсан. Хэрвээ би энэ хөрөнгийг авчихвал би халамжийн мөнгнөөсөө хасагдана шүү дээ гэж тэр бодон маш их айж эхэлдэг. Тэгээд ч асуудал үгээр дуустдаггүй. Өндөр настай ээжигээ энэ өвлөж авсан гэртээ том хүү насарч хамгаалах ёстой гэсэн гэрээслэлийг аав нь үлдээсэн байсан. Энэ бол Томьёгийн хүсэж байсан амьдрал огт биш байсан. Эцэст нь тэр аавынхаа гэрээслэлийг дагалгүй зүгээр л үл томсорлон тэнмэл хിവэрээ амьдралаа үргэлжлүүлсээр л байсан. Харин энэ хооронд дүү Юки нь гэрлэж нөхөртөөгөө 2 хүү төрүүлэн чинэлэг биш ч гэсэн боломжийн сайхан амьдарч байсан. Ах Томьётойгоо үе үе холбоо барьж байсан болохоор түүнийг яаж амьдарч байгааг ойролцоогоор ерөнхийдөө гадралдаг байсан. Аавыг нь насарснаас хойш удалгүй ганцаараа үлдсэн ээжийнх нь би ч гинэт муудаж эхэлдэг. Настай ээж нь ганцаараа байж байгаад янз бүр болчихвол яана гэж айсан Юки өдөр бүр санаа зовон эцэст нь ахыхаа оронд өөрөө гэртээ буцаж ирэн ээжигээ асран энэ гэрт нөхөр олон хүүхдүүдтэйгээ ээжтэйгээ хамтдаа амьдрахаар шийддэг. Юкигийн гэр бүл маш халуун дулаан урамсгалтай. 2 хүн бейсболд маш их дуртай. Өдөр бүр хөтлөлцөөд сургуульд нь хүргэж өгөхөд хүүхдүүд нь өдөржин бейсболын тамирчдын тухай ээжтэйгээ ярьдаг хүүхдүүд байсан. Мөн ах トゥ хоёр хоорондоо маш дотн байсан болохоор гэр бүлд нь ямар ч асуудалгүй үргэлжил инээд хөөрөөр дүүрэн амьдарцгаадаг байсан. Нүүж ирж ээжтэйгээ хамт амьдарснаас хойш амьдрал нь тогтвортой хിവэр амралтын өдөр бүр аялал зугаалгаар явж ойролцоох бүс нутгуудаар аялаж жаргалтай өдөр хоногуудыг тэд өнгөрөөж исэн. Иймхүү байдлаар амьдарч байтал 2020 он болж дэлхийд дахныг хамарсан цар тахлын үе эхэлдэг. Энэхүү нөхцөл байдлын улмаас Японд тэнмэл иргэдийг дэмжих төвүүдийн төсөв эрс танагдаж эхэлсэн. Эдийн засаг зогсонг байдалд орсон тул засгийн газраас татаас болон хандив бараг тал хувиар буурч эхэлдэг. Үүний улмаас Томьёч халамжийн мөнгнөөсөө хасагддаг. Тэнмэл иргэдийн төвөөс баг зэрэг тусламж авч арай гэж амьдарч байсан ч хэсэг хугацааны дараа түүн хүртэл төсвөө эрс танснаар цаашид дэмжлэг үзүүлэх боломжгүй болж эхэлдэг. Ийм нөхцөл байдалд Томьё өөрөө биш харин түүний дүү Юки болон түүний нөхөр хамгийн их санаа зовж эхэлдэг. Ах минь одоо гудамжинд зүгээр болов уу? Жирийн хүмүүст хэцүү байхад ах маань одоо гудамжинд ямар ч тэтгэмж тэтгэлэггүй болсон одоо яана гэж өдөр бүр санаа зовж эхэлдэг. Ингээд хосууд хоорондоо зөвлөлдсөний эцэст Томьёг гэртээ дуудаж бүгдээрээ хамт амьдрахаар шийдцгээдэг. Мэдээж энэ гэр бүл бол анханасаа аавынх нь том хүүдээ өвлүүлсэн гэр боловч ах нь өдий хүртэл хариуцлага хүлээхээс татгалзаж байсан болохоор дүү нь бол энд ирж амьдарч исэн. Тэгээд ахыгаа дуудсан. Тиймээс хосуудын уйггүй ятгалгын эцэст ах нь дурамчхан гэртээ буцаж ирдэг. Гэхдээ дурамчхан гэж байгаа нь үнэндээ засгийн газрын тусламж байхгүй болсон болохоор тэр гэртээ буцаж ирсэн байсан. Гэртээ ирсэн Томьё харин гинтийн байдлаар 2 дүүгээ маш их хайрлаж тухайн үед Юкигийн 12 настай Юки болон 7 настай Масаки гэх ах トゥ хоёрыг хайрлаж хүүхдүүд ч гэсэн нах цахтаа маш сайн байдаг. Хамтдаа тоглож ахыхаа өрөөнд ор тоглоом тоглох үед тэдний инээлдэх дуу сонсогдсон Юки ч үнд нь маш их аз жаргалтай байсан. Одоо л нэг төгс гэр бүл бүрдэж байна да гэж тэр боддог байсан. Гэтэл 2021 оны ихээр ээжийнх нь би маш их муудан эцэст нь ээж нь Ахмадын асрамжийн газарт хэвтэх болсон бөгөөд энэ үеэс эхлэн үлдсэн гэр бүлийн гишүүдийн дунд ан цав үүсэж эхэлдэг. Ялангуяа ах Томьёгийн үйлдэл улам хачин болж түүний хикикомори зам байдал өмнөхөөсөө ч илүү хурц илэрч өрөөндөө бүхчгээд гэрээс биш бүр өрөөнөөсөө ч гарахыг хүсэхгүй зээ дүү нартайгаа тоглохоо болж уур уцаар нь чихсдэг. Тэрч байтугай өмнө
өмнө нь ч гаргаж байгаагүй түрэмгээ зан гаргаж зээ дүү нарынхаа дэргэд хараал хэлж хашигчх нь оширч эхэлдэг. Юки ахыхаа энэ гинтийн өөрчлөлтөнд яах ёстойгоо мэдэхгүй хэдий ах トゥ ч гэсэндээ Юкигийн хувьд өөрийнх нь үр хүүхдүүд мэдээж илүү эрхэм, хүүхдүүдэд нь сөрөг нөлөө үзүүлэх вэ гэж маш их санаа зовж хүүхдүүдээ нааг цахаас нь хол байлгах болдог. Тэрээр ахыгаа зүгээр болохыг нь хүлээн уураа гаргаад өрөөнөөсөө гарч хамтдаа хоол идэж өдөр бүр биш ч гэсэн хаяа нэг ажилдаа яваад хүн шиг амьдрах цагийг нь хүлээж байсан. Хэдийгээр ахыгаа ятгаж үтсэн боловч Томио өрөөнийхөө хаалгыг түгжиж харилцаанаас бүр мөсөн татгалзаж байсан. Ийхүү өдрүүд үргэлжилж байтал нэг өдөр гинэт Томио зочны өрөөндөө алхан гарч ирээд дүүтэйгээ ярилцахыг хүсэж байгаагаа хэлдэг. Тэр үед тэрээр өөрийнхөө чин сэтгэл бодлыг Юкид ярьдаг. Би үнэхээр ажил хиймээргүй байна. Миний өвлөж авсан тэр хөрөнгийг бүгдийг нь чамд өгье. Тийм болохоор намайг зүгээр л буцаагаад халамж авдаг тэнмэл амьдрал руу минь буцааж өгөөч гэж гуйдаг. Томио энэ гэрт ирснээсээ хойш огт аз жаргалтай байгаагүй гэж дүүдээ хэлдэг. Дүүгийнхээ гэр бүлд шимэгчиг амьдарч байгаа юм шиг санагдаж эрх чөлөөтэй байсан тэнмэл амьдралаа санаж байна гэж ярьдаг. Юки ахыхаа энэ утгагүй хүсэлтэнд хэлэгч үгүй болдог. Үүнийг хинч амархан ойлгоход мэдээж хэцүү. Гэтэл бас нэг асуудал байсан. Ахых нь хүслийг биелүүлэе гэсэн ч боломжгүй. Яагаад гэвэл тэр дүүгийнхээ гэр бүлийн асрамжинд бүртгэлтэй болчихсон байсан бөгөөд өвлөж авсан хөрөнгө нь байсаард байсан болохоор улсаас халамж авах боломжгүй байсан. Ийм байдалд орсон учраас Юки ахыгаа яагаад ийм байгааг ажиглаж эхэлдэг. Ингээд хараад байхад ах нь нийгэмд дасан зогцож чадахгүй уур ихтэй болж үе хач үйлдэл гаргаж байгаа нь сэтгцийн хувьд асуудалтай болсныг илтгэж байна гэж тэр дүгнэдэг. Ингээд Юки харин ч халамжийн байгууллагад ер нь бол хэвтүүлэх буюу эмнэлэгт хэвтүүлэх нь дээр юм байна гэж бодон янз бүрийн сэтгцийн эмнэлгүүдийг хайж эхэлдэг. Ингээд зөвлөгөө аван ахтааж санал болгодог. Тэгтэн Томио бол мэдээж татгалзаж эхэлсэн. Тэгээд өөрийг нь өвчтөе хүн шиг үзэж байгаа дүүдээ улам их уурлаж өшөө хорсолт хийж эхэлдэг. Миний хүссэн зүйл бол зүгээр л намайг энэ гэрээс хөөж явуулаад тэнмлэр амьдруулах байтал чи намайг сэтгцийн эмнэлэг рүү явуулах гэж байна уу гэж уурлан үүнээс хойш Томио улам бүр түрэмгий хачин үйлдэл гаргах болдог. Цаасны хутаг асаагуур бариад гэр татуур алхах нь хан тогшин мөн өөрийнхөө өрөөндөө радиогоо маш чангаар тавьж шууган тарина. Нөгөө талаар өрөөнийх нь гадна бусад гэр бүлийн гишүүдийн гаргаж байгаа чимээнд хит мэдрэг хандан түнчлэн дүүгийнхээ унтлагын өрөөний хаалгыг хүссэн үедээ гинэт татаж орж ирдэг байсан. Энэ бол мэдээж маш бүдүүлэг үйлдэлээсэн. Түүн бол ахаасаа гуйн К болооч гэж хит хитэн удаа сануулсан ч тэр тоохгүй байсан. Иймээс төвчж чадаагүй хосууд хувийн орон зайгаа хамгаалахын тулд унтлагын өрөөнийхөө өмнө хяналтын камер суйрлуулдаг. Гэтэл Томио үнийг нь хараад тэр хоёр намайг тагнаж байна гэж буруугаар бодож эхлэн улмаар намайг эднэр хүн шиг үзэхгүй байна гэж гомдож эхэлдэг. Энэ гомдол нь бол улам бүр даймжран дүүгээсээ болоод би ийм байдлаар амьдарч байна. Би маш их хоригдож тагнуулж байна гэж бодож эхэлдэг. Тэгээд эцэст нь Томио дүүгийнхээ гэр бүл илүү зовлон амсуулъя гэж шийддэг. Тэдний хувьд амнаас нь ч илүү үнцэнтэй зүйл нь мэдээж хоёр хүүхэд нь байсан. Тэгээ нөхрийнх нь хувьд болохоор даралт баг зэрэг ихтэй учраас хэсэг хугацаанд хүүхдүүдээ сургуульд нь хүргэж өгөнгөө гэртээ байсан. Харин эхнэр нь 4 цагт гараад шөнийн 12 цаг хүртэл супермаркетд ажиллаж ирээд нөхөр нь оройн 11 цаг 30 минутын үед хүүхдүүдэд унтуулчаад эхнэрээ гарч тосоод гэртээ буцаж ирдэг байсан. Эхнэрээ тосчоод ирэх энэ хугацаа бол 1 цаг орчим болдог байсан. 2021 оны 11 сарын 19 бол аимшигт хэрэг гарсан өдөр байсан. Шөнийн 11 цаг 20 минутын орчимд Юкигийн нөхөр хүүхдүүдэд унтуулчаад эхнэрээ тосгоор гэрээс гардаг. Тэр даруй Томио түүний өөрийнхөө төлөвлөсөн төлөвлөгөөний дагуу хөдлөн гэртээ үлдсэн 2 зээдүүгийнхээ амь насыг хөнөөж гэрийг нь бүхэлдэн шатаая гэж тооцоолдог. Тиймээс хамгийн түрүүнд гараж руу очиж хөдөө аж ахуйн машин техникийн бензин агуулсан савыг авчиран хүүхдүүдийг заавал амь насыг нь хөнөөснийхөө дараа гал тавих шаардлага байхгүй. Унтаж байгаа юм чинь хүнжил дээр нь гал тавьчих гэж боддог. Тэр бензинтэй саваа бариад зээдүүрнэрийнхаа өрөө рүү очдог. Тухайн үед юу ч мэдэхгүй хүүхдүүд зүгээр л унтаж байсан. Гэтэл тэр хүүхдүүдийн хуцсан хүнжил дээр нь бензин, асган, мөн цонх, өрөөний хаалга, өрөөнөөс гадагш гарах зочны өрөө болон үүдний өрөө хүртэлх бүх хэсгүүдээр бензиний асгадаг. Ингэж нарийн асгасан нь хэрвээ гал гарвал хүүхдүүд сэрээд зүгтгаас бүрэн сэргийлэхийн тулд байсан. Өөрөөр хэлбэл зүгтах замыг нь галаар бүр мөсөн хаасан гэсэн үг байгаа. Ингээд гэр доторх бүх газарт бензин асгаж дуусаад хамгийн сүүлд үүдний өмнө асаагуураа асаан гал тавьдаг. Бензиний дагуу гал хормын дотор авалзаж 2 бяцхан хүүхдийг гал залгиж орхисон. Оршин суугчдын дуудлагаар гал төмөртэй тэмцэх баг ирсэн боловч гэрээс нэг ч хүн гарч чадсангүй. Дотор хүүхдүүд байгаагийн үгэнд
орчинд гал сүнөөгчид галыг хурдан унтраахаар ажилласан ч эдний байшин бол модон байшин байсан. Японд модон байшин их байдаг болохоор гал маш хурдан тархаж 4 цаг хагасын дараа галыг гал сүнөөгчид бүрэн унтраасан боловч гэр нь бүхэлдээ шатаж удалгүй дотогш орсон гал сүнөөгчд үнсэн дундаас 12 настай Юки болон 7 настай Масаки нарын цогцыг олдог. Задлан шинжилгээний үр дүнгээр гуурсан хоолойд нь их хэмжээний хөөд ортог байгаа нь илэрсэн. Энэ нь бол хүүхдүүд гал гарах үед амьд байсныг нотолж байсан. Хүүхдүүд угаарын хийн цочмог хордлогын улмаас амьнасаа алдцгаасан байсан. Нөгөө талаар хэрэг үлдснийхээ дараа Томио шатаж буй гэрээ ардаа орхин хамгийн түрүүнд 24 цагийн дэлгүүр рүү очин тэндээс өөрийнхөө идэхийг хүссэн хідэн хоол хүнсээ цуглуулж аваад өөрийнхөө хамгийн тухтай гэж боддог жинхэнэ гэрлүүгээ бутсан. Энэ бол Осака дахь тэнмэл иргэдийн цэцэрлэгт хүрээлэн байсан. Тэр тэнд 5 хоногийн турш хэсүүчлэн тэнмлэр амьдарч хэрэг гарснаас хойш 5 хоногийн дараа буюу 11 сарын 24-нд цэцэрлэгт хүрээлэнд явж байгаад цагдаа нарт баривчлагддаг. Баривчлагдах үедээ бол Томио ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй шууд баривчлагдан бүх хэрэгээ хүлээсэн. Яагаад ийм хэрэг хийсэн юм бэ гэж асуусан цагдаа нарын асуултанд дүүгийн маань гэр бүл намайг дэндүү их зовоодог байсан. Бидэнд үхлээс жилүү зовлон амсуулахын тулд хүүхдүүдийг нь алсан гэж хариулсан. Нэг өглөө босоод 2 хүүхдээ алдсан Юки болон түүний нөхөр 2 ахыхаа хэлсэн хэргийн шалтгааныг сонсоод мэдээж бүр мөсөн нурж унж сэтгэл санааны гүн шоконд орсон. Ялангуяа үр хүүхдүүд нь тэр халуун гал дунд шатаж буй хүнжилт хоригдож тийм их зовлон амсан амь насаа алдсан гэдгийг сонсоод тэнгэр нурах шиг л болсон. Тэгээд Юки хэлэхдээ би Томио гэртээ авчрах ёсгүй байсан юм. Дүү нь ажилгүй байсан ахыгаа халамжилж ярилцахыг хичээж эмнэлэгт хүртэл хэвтүүлэхийг оролцсон. Мөн энэ гэрт ганцаараа мөнгө олж бүгдийг тэжээхийн тулд хамаг чадлаараа хичээжсэн. Тэгэхэд ийм аимшигтай эмгэнэл тохиолдсон бол бүр үнэхээр харамсалтай. Гэмт хэрэгтэн Томио 4 сарын турш сэтгцийн шинжилгээнд хамрагдсныхаа дараа руу шилждэг. Ингээд 2024 оны 2 сард Кобе хотын шүүхэд анхан шатны шүүх хурал бол тэрээр бүх хэрэгээ хүлээн зөвшөөрдөг. Дүүгээсээ хэд хэдэн удаа анхааруулга авсандаа уурлаж ийм хэрэг үйлдсэн гэж хэргийн сэтлээ шууд хэлдэг. Прокурор Томио цаазаар авах ял оноохон зүйтэй гэж үзсэн боловч өмгөөлөгчдийн зүгээс Томио оюуны хөнгөн хомсдолтой гэдгийг нь дурдаад сэтгцийн байдлыг нь харгалзан үзхийг хүсдэг. Ингээд хэвийн үргэлжилж байсан шүүх хурал дээр дахин нэг шуугиан дэгдсэн. Өмгөөлөл дундаа орж байх үед Томио гинэт босч ирээд дүү болон дүүгийнхээ нөхөрлөө заан хүүхдүүдийг шууд алсан хүн бол би боловч шууд бусаар алсан хүмүүс нь та нар шүү дээ. Хамгийн үнэтэй зүйлийг алдах мэдрэмж ямар байна? Та нар ч гэсэн зовж үзэх ёстой гэж хашгирсан. Энэ бол үнэхээр аимшигтай зүйл байсан. Шүүгч гэмт хэрэгтнээс асуусан. Та дүүгийнхээ гэр бүлд өчүүхэн ч гэсэн гимшгүй байна уу гэхэд тэр хэсэг эргэлзэж байснаа нас орсон дүү нараасаа баг зэрэг гимшиж байна. Гэхдээ дүү болон хүргнээсээ огт гимшихгүй байна гэж хариулсан. Энэ нь бол үнэхээр түүнийг огт гимшихгүй байгааг харуулж исэн. Эцэст нь шүүх бүрэлдэхүүн сэтгцийн байдлыг нь харгалзан үзээд 30 жилийн хорих ял оноодог. Өөрөөр хэлбэл цаазаар авах ял биш 30 жилийн хорих ялыг оноосон гэсэн үг байна. Үүний дараа Томио давж заалтсан бөгөөд 2025 оны 3 сар түүний 30 жилийн хорих ялыг нь хэвээр нь үлдээсэн байгаа. За ингээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг бол үнэхээр аимшигтай, маш харамсалтай юм хэрэг байлаа. Японы нийгэмд бол хикикомори буюу яг юм ганцаараа байхыг хүсдэг, өөрийгөө нийгмээс тусгаарладаг ийм өвчин бол маш их байдаг. Энэ өвчнөд туссан хүмүүс бас гэмт хэрэг үйлдэх тохиолдлууд бас нэлээд их байдаг. Тийм учраас ийм өвчтөй гэж үзэж байгаа бол яаралтай эмнэлгийн тусламж тэр хүнд өгөх нь бол хамгийн оновчтой шийдэл ах гэж би бодож байна. За тэгээ та бүхэн бас энэ хэрэг дээр юу гэж бодож байна? Өөрт төрж байгаа сэтгэлдлүүдээ комент хэсэгт бичиж хуваалцаарай. 2003 оны 10 дугаар сарын 1-ний өглөөний 7 цагт Японы Чиба мужийн нутгийн оршин суугч Кико өглөөний гүйлтээ хийж яваад алсад хар утаа гарч байгааг анзаардаг. Тэнд оршуулгын газар байдаг да юм шатааж байгаа юм бах та гэж бодоод юу болж байгааг харах гад ойртоод очтол тэнд маш аимшигтай дүр төрх түүнийг хүлээж исэн. Хар утаан дунд хүний цогцос байгаа нь шууд л харагддаг. Ингээд сандарсан Кико цагдаагийн газар руу яаралтай дуудлага өгөн цагдаа нар дуудлагын дагуу шууд ирж галыг унтраасан боловч хохирогчийн цогц үнэхээр аимшигтай болсон байсан. Биеийн танигдахын аргагүй хайлсан. Шүүх эмнэлгийн шинжилгээгээр цогцос болон түүний эргэн тойрноос их хэмжээний химийн бодис илэрсэн нь ердийн галт төмөрт ховор харагддаг, өндөр зэрэглэлийн цэвэршүүлсэн асаагуурын тос болох нь илэрдэг. Мөн биеийнх нь бүх ясанд хугарч, ялангуяа толгой нь тэр чигтээ бяцарсан байсан. Хин нэгэн хэргийг үйлдснийхээ дараа нотлох баримтыг устгахын тулд зориудаар гал тавьсан нь бол тодорхой харагдаж байсан. Галаас болж бүх сэжүүр алга болсон мэт байсан ч мөрдөгчд хохирогчийн баруун гарын хуруунаас хэсэгчилсэн хээ олж
илрүүлж чаддаг. Үүний тусламжтайгаар хохирогчийг Чиба мужийн Вакаба дүүрэгт амьдардаг 16 настай Ишибаши Юко болохыг нь тогтоож чаддаг. Ийм залуухан 16 настай амь насыг ийм аимшигтайгаар хөнөөсөн нь өш онзонгийн сэтэлтэй харагдаж байсан боловч яагаад ийм жоохон охинд ингэж амар өс сансах хүн байгаа юм болоо гэдэг нь бол цагдаа нарыг маш их гайхшруулж байсан. Цагдаа нар үүнийг танихгүй хүний үйлдэлсэн санамсаргүй гэмт хэрэгч байж магадгүй гэж таамаглан ойр орчмын гэмт хэрэгтнүүдийг шалгаж эхэлдэг. Гэтэл Юкогийн талаар нэгэн гинтийн баримт илэрсэн нь түүнийг гэрэлсэн гэсэн мэдээлэл гарч ирдэг. Түүний нөхөр нь 22 настай Ишибаши Хиронобо гэдэг хүн болохоо нийлүүлдэг. Японд гэрэлсэн хосууд ижил овогтой байх ёстой бөгөөд ихэвчлэн эхнэр нь нөхрийнхөө овгийг авдаг. Гэвч Юкогийн хувьд бол нөхөр Хиронобо нь өөрийнхөө овгийг эхнэр Юкогийн овгоор сольсон байсан. Ачирхалтай нь Хиронобо 22 настай хэрнээ өмнө нь 3 удаа гэрлэж байсан бөгөөд Юко бол түүний 4 дахь эхнэр нь байсан гэсэн үг байгаа. Өмнөх 3 эхнэр дээрээ ч гэсэндээ гурван дээр нь эхнэрийнхээ овгийг авч байсан гэдгийг нийлүүлдэг. Энэ бол цагдаа нарын хувьд маш с ิจ гтэй санагддаг. Хамгийн хачирхалтай нь Юкогийн эцэг их найз нөхд нь хинч түүнийг гэрэлсэн гэдэг талаар бол огт мэдэхгүй байсан. Цагдаа нар Хиронобог анхааралтай авч эхлэх үед тэрээр өөрөө төрүүлж цагдаагийн газар руу залган мэдээгээр гарч байгаа амь насаа алдсан эмэгтэй миний эхнэр байх шиг байна гэж мэдээлэл өгж эхэлдэг. Ингээд цагдаагийн газарт ирсэн залуу эхнэрээ хэрэг гарахын өмнөх шөнө алга болсон гэж мэдүүлдэг. Түүний хэлснээр Юко ажлаа тараад үүр цайх үед түүн рүү залгаж маш их айсан холоогоор өөрийг нь ирж авахыг гуйсан гэж хэлж байгаа. Хиронобог яарад түүний хэлсэн газарт очиход эхнэр нь байгаагүй бөгөөд эхнэрлүүгээ дахиад залгасан чинь таньдаг хүн маань авахар ирчихлээ гэж хэлээд уцаа тасалсан гэж хэлж байгаа. Тэрээр эхнэртээ итгээд гэртээ хүлээж байсан ч өглөө болоход эхнэр нь ирээгүй мэдээ үзэж байтал мэдээгээр түүнийг амь насаа алдсан болохыг нь олж хараад цагдаагийн газар руу яаралтай залгасан гэдгийг хэлдэг. Хиронобо эхнэрээ аварч чадаагүй дэ өөрийгөө буруутган шаналж байгаа дүрс гэж маш их харамсаж байгаагаа илэрхийлэн энэ нь Япон даяар таргаж олон нийт түүнийг ол өрөвдөж байсан. Гэвч хэд хоногийн дараа ярилцлага өгөхөөр олон нийтийн өмнө гарч ирэхдээ түүний гадаад төрх бол маш хачирхалтай байсан. Тэр үсээ шараар бодож хээ угалцтай гялгар бэлтгэлийн хувцас өмссөн нь гашуудж байгаа нөхөр гэхээсээ илүү гудамжны дээрэмчин хулгайн хүн шиг харагдаж байсан. Тэрээр машиндаа суун тамхи татаж эхнэрээ нэрээр нь биш харин хохирогч гэж хүүтэн хөндий дуудаж байсан. Бүр камерын өмнө хохирогч ирчүүдтэй замбраагүй харилцаатай байсан, маш их мөнгөний асуудалтай байсан гэх мэтээр талигаач эхнэрээ доромжилж түүнийг үхэлдээ өөрөө буруутай мэтээр ярьж эхэлдэг. Цагдаа нар түүний зан авирыг ажиглан маш их хэрэгэлзээ төрж 10 дугаар сарын 1-ний өдрийн түүний хаана байсныг нь шалгаж эхэлдэг. Өөрөө хэлэхдээ бол гэртээ унтаж байсан гэж зүтгэж байсан ч гэсэндээ батлах, нотлох баримт бол байхгүйсэн. Цагдаа нар хэргийн газраас олдсон асаагуурны тосыг хэрхэн авсныг мөрдөж хяналтын камерын бичлэгийг шалгахад Хиронобо хэрэг гарахын өмнөх шөнө 10 шил асаагуурын тос худалдаж авч байхдаа дэлгүүрийн камерт бичигдсэн болох нь ил болдог. Тэрээр өсвөр насны 4 хүүтэй хамт явж исэн бөгөөд тэдэнтэй инээлдэн хөгжилдөж явж байгаа нь харагддаг. Ингээд цагдаа нар Хиронобо болон түүний хамсаатнуудыг баривчлахад хамт явсан залуус бол бичлэгийг хараад шууд л хэрэгээ хүлээж эхэлдэг. Тэдний ярьсан бүхэн үнэхээр цочирдон байсан. Амиа алдсан хохирогч охин болох Юко бол багада гар бөмбөгийн клуб тоглодог, гэр бүлтэйгээ сайн харилцаатай охин байсан ч дунд сургуулийн 3 дугаар ангиасаа эхлэн зан ааш нь өөрчлөгдөж муу хүмүүстэй нийлж эхэлсэн байгаа. Гэрээсээ зүгтэн бааранд ажиллах болсон түүнийг эцэг ихэн засах гэж оролцсон ч гэртээ буцаж очихгүй байсан болохоор эцэст нь халамжийн төв рүү явуулсан ч тэр тэнд очиод огт өөрчлөгдөөгүй. Эцэст нь Юко сургуулаа хайж гэр бүлээсээ холбоогоо бүрэн тасалсан байсан. Мөнгө хэрэгтэй болсон 16 настай Юко снэк бар буюу үйлчлүүлэгчтэйгээ хамт суунгаа ууж юм ярилцдаг. Тийм бааранд ажиллаж байгаад илүү их мөнгө олохоор насан туршидтын цэнгэний газарт ажилд орохыг хүссэн. Гэвч нас нь бол насанд хүрээгүй байсан болохоор түүнийг ажилд авах газар олдоогүй байгаа. Яг энэ үед энэ цэнгэний газарт ажилдаг байсан Хиронобо түүнд санал тавьсан. Хэрвээ чи надтай хуурамчаар гэрлэлтэд бүртгүүлэх юм бол чи хууль ёсоор насанд хүрсэнд тооцогдно. Тийм болвол чи энэ газарт ажиллаж чадна гэж түүний хуурсан байгаа. Яг үнэндээ бол насанд хүрсэн хүнтэй гэрлэлтэд батлууллаач гэсэндээ насанд хүрэгчдийн клубт ажиллаж чадна гэдэг нь бол угаасаа худлаа байсан. Тэгээд түүнийг хуурч Юко түнд нэтгээд 2003 оны 7 дугаар сард тэр хоёр гэрэлсэн боловч Хиронобо шууд л жинхэнэ төрхөө гаргаж эхэлсэн.
гэрлэж түүний овгийг авсныхаа дараа түүнийг хууль бус газар батлан даагч нь болон зарж их хэмжээний мөнгийг бол өөртөө бий болгож чадсан. Гэмт хэрэгтэн Хиронобигийн хувьд бол багаасаа гэмт хэрэгт орооцолдож 20,000 орчим $10 өрөнд орсон байсан. Тэрээр үр цуглуулагчдаас зүгтахын тулд байн овгоо сойлж биеийн байцаалтаа угаах зорилгоор эмэгтэй хүмүүстэй бол 3 удаа гэрэлсэн, дөрөвтг нь Юко болсон байсан. Энэ үед бол Юко хууртагдсанаа мэдээд түүнээс салахыг хүссэн боловч Хиронобу зөвшөөрөөгүй. Эцэст нь Юко би чиний талаар бүх мэддэг зүйлсүүдээ цагдаад хэлнэ гэж сүрдүүлэхэд Хиронобу сандарч эхэлсэн. Учир нь тэрээр шоронгоос гараад удаагүй байсан болохоор дахин хэрэгт орох юм бол ялан нэлийн хүнд болохоор байсан. Тийм учраас түүний хувьд бол маш их сандарч эхэлсэн. Сандарч эхэлсэн Хиронобу Юког гэрлэлтэд цуцлуулад явуулахын оронд эсрэгээр нь амийг нь хөнөөхөөр шийдэлж танил танхаа залуустаа энэ охин та нарын хулгайн хэргийн нууцыг цагдаа нарт очиж илчлэнэ гэдвэн гэж худлаа ярьж тэр залуучуудыг бол турхирсан байгаа. Залуус Хиронобугийн хэлсэн үгэнд итгээд хамтдаа тэр охиныг хөнөөхөөр тохиролцоцгоосон. Ингээд 9-р сарын 30-ны шөнө тэд тос худалдаж авангаа аллгаа төлөвлөж маргааш өглөөний үүрийн 3 цагт Юког хулгаалan оршуулгын газарт аваатсан. Тэд охиныг алхаар хайр найргүй зодож эхэлэхэд Юко Хиронобугоос тусламж гуйсан ч гэсэн Хиронобу бол түүнийг огт тоохгүй булшны чулуу авч бүр түүн рүү шидэж байсан. Эцэст нь тэрээр 60 кг-ийн жинтэй маш том чулууг аван охины толгой дээрээс шидэж амь насыг нь хөнөөснийхөө дараа цогц дээр дэлгүүрээс худалдаж авсан тоснуудаа асгаад түүнийг бол галдан шатаасан байгаа. Ийм хүнд 60 кг-ийн чулуу охины нүүрэн дээр унснаас болж охины нүүр бол бүхэлдээ бицарч танигдахын аргагүй болсон байсан нь ийм учиртай байсан. За ингээд хийсэн бүх хэрэгээ хүлээсэн Хиронобугийн шүүх хурлал 2005 онд болсон. Шүүх хурлаар Хиронобуд бүх насаар нь хорих ялыг бол оноосон. Харин хамсаатнууд бол хөсвөр насны залууст насанд хүрээгүй гэдэг шалтгаанаас нь болоод 5-10 жилийн хорих ялыг оноосон байна. За тэг яг одоогийн байдлаар бол тэрхүү залуус бүгдээрээ суллагдчихсан. Харин Хиронобугийн хувьд бол шоронд байгаа бүх насаараа хоригдох ялаа бол эдлээд ээж байгаа. Гэхдээ Японы хуулиар бүх насаараа хоригдох ял авсан ч гэсэндээ маш сайн хүмүүжлтэй байж чадах юм бол хуулиар бол суллагдах магадлал байд юм бэлээ. Тэгэхээр өөрийн шунал хувийн ашиг сонирхлын төлөө 16хан настай охины амьдралыг үгүй хийсэн тэрээр дахин хизээч нийгэмд гарч ирэхгүй байгаасай гэж юу нь бол Японы ард иргэд хүсэж байгаа ч гэсэндээ гарч ирэх бас магадлал байгаа юм билээ. За ингээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг бол үнэхээр эмгэнэлтэй, маш харамсалтай 16хан настай охин буруу хүмүүстэйгээ найзлаж нөхөрлөн гэрээсээ явж амархан хялбар аргаар мөнгө олохын тулд хүмүүсийн үгэнд итгэснээс олж маш харамсалтайгаар амь насаа алдсан ийм хэрэг байлаа. За тэгээ хэрвээ Юко охины хувьд бас гэрээсээ яваагүй сургуулаа төгсөөд ч юм уу аав ээжийнхаа үгэнд ороод яг бусад хүүхдүүдийн адил сургуулаа төгсөөд ажил төрөлд ороод зөв замаар явхаар хичээсэн бол бас Хиронобутай танилцахгүй байх боломж байсан бахаа гэж би бодож байна. За тэгээ та бүхэн бас юу гэж бодож байна? Өсвөр насны хүүхдүүдийн хувьд бол буруу зам руу уруу татагдах магадлал нэлээд өндөр байдаг. Тэгэхээр яг энэ буруу зам руу уруу татгаас өмнө эцэг эхчүүд, ах эгч, найз нөхд нь бас сайн ярилцаж зөвлөгөө өгч тэднийг зөв зам руу нь чиглүүлэхэд маш сайн нөлөөлдөг байх хэрэгтэй байхаа гэж бодож байна. За тэгээ та бүхэн бас өөрт төрж байгаа сэтгэлүүдээ комент хэсэгт бичиж хуваалцаарай. 2006 оны 4 сарын 9-ний оройны 19 цаг 45 минут орчим Японы Акита мужийн Фужисата цагдаагийн газарт охин нь сургаггүй алга болсон тухай нэгэн ээжээс дуудлага ирдэг. Алга болсон хүүхэд бол бага сургуулийн 4-р ангийн хүүхэд буюу 9 настай Хатакияма Айка гэдэг хүүхэд байсан. Ээжийнх нь хэлснээр охин нь найздаа хүүхэлдэйгээ үзүүлэхээр гараад одоо хүртэл гэртээ ирээгүй байна гэсэн. Цагдаа нар үүнийг сонсоод шууд л эрен сурвалжлах ажиллагаанд орсон бөгөөд маргааш нь буюу 4 сарын 10-нд харамсалтай нь хүүхэд олдсон боловч гэрээс нь өмнө зүгт 10 км орчим зайд орших хотын голд живж амь насаа алдсан байдалтайгаар олддог. Энэ гол нь урсгал ихтэй тул ердийн үед ч хүн живэх осол маш их гардаг тийм газар исэн. Хэргийг шалгаж байсан цагдаа нар хүүхдийг ойролцоо тоглож байгаад санамсаргүй гол дунж живсэн гэж үзээд хэргийг бол хаах тийшээгээ ханддаг. Гэвч үүнд эсэргүүцэл үзүүлж исэн хүн байсан. Тэр нь бол мэдээд амь насаа алдсан охин Айкагийн ээж Хатакияма Сузука байсан.
Түүний хувьд нөхрөөсөө нэлээд дээр үе цалсан бөгөөд охиноо ганцаараа өсгөж байсан. Ганцаараа охиноо ийхүү 9 жилийн турш хайрлан өсгсөн байхад охин нь нэг л өглөө цогцос болоод олдсныг тэр хүлээн зөвшөөрч чадахгүй байна гэж хэлдэг. Тэгээд Сузука энэ хэргийг осол биш бусдын гарт ам өргөцсөн байх магадлалтай гэж үзэж байгаагаа илэрхийлж эхэлдэг. Түүгээрч барахгүй үүнийг батлах хэд хэдэн баримтыг ч гаргаж ирдэг. Охины задлан шинжилгээгээр бол уушигнаас нь ус илэрсэн. Цагдаа нар бол хүүхдийг усан дотор живэхдээ амьд байсан гэж үзэжсэн. Тэм учраас энэ хэргийг живж амнасаа алдсан байна гэж дүгнсэн. Гэтэл ээж Сузукагийнх нь бодол бол өөрөөсөн хүүхэд уснаас гадна амиа алдсан байсан ч гэсэн усан дотор ам нь нээлттэй байсан бол ус орсон байх магадлалтай гэж ээж нь бол үзэжсэн. Үүнээс гадна хэрв хүүхэд усан дунаад амьд гарахын тулд тэмцсэн бол гар дээр нь шарах сорив байх ёстой байтал охин дээр нь ямар ч тийм шарах сорив байхгүй байна гэж ээж нас хэлжсэн. Ээж нь болохоор үүнийг ослын үхэл гэж ерөөсөө хүлээн зөвшөөрч чадахгүй байна гэдэг. Үүнээс хойш Сузука ганцаараа зарлал хэвлэн хүмүүст тарааж хэргийн өдөр охиныг нь харсан хүн байгаа эсхийг уйгахгүй хайж эхэлдэг. Хэргийг ослын үхэл гэж хааснаас хойш ч гэсэн тэрээр хүмүүсээс асуух, сургалах энэ ажлаа бол үргэлжлүүлсээр лээсэн. Тэрээр хүүхдийг нөхөл ямар нэгэн гэмт хэрэгтэй холбоотой гэж үзэн хэргийг дахин шалгахыг хүчтэй шаардаж байсан. Энэ явцад бол Сузука бол маш их зовж байгаагаа харагдан хэвлэл мэдээллийнхний өмнө бол байн гарч ирэх болсон. Үүнийг харсан хүмүүс ихэвчлэн ээжийн сэтгэлийг ойлгож байна гэж байсан ч нөгөө талаас түүний үйлдэл хитрхи догшин байгаад гахаж байсан. Учир нь Сузука хаяа сэтгэл хөдлөлөө хянаж чадахгүй өөрийг нь сурвалжлахаар ирсэн сурвалжлагч нар руу уурлаж камерыг нь түлхэх, занл хийх зэрэг үйлдэлийг гаргаж исэн. Айка охин амнасаа алдснаас сарын дараа буюу 5 сарын 17-ны өдрийн 15 цагт энэ нутгийг цочроосон дахин нэг хэрэг гардаг. Айкагийн хөрш айлын 1-р ангийн хүү Йонаяма Гоукин сурггүй болдог. Тэр байтугай Гоукин хүү Айкатай багасаа найзлсан ердөө 2 байшингийн цаана амьдардаг маш дотны найз хөршүүд байсан. Оройн 18 цаг 20 минутын орчимд эцэг их нь яаран сурггүй болсон дуудлага өгсөн бөгөөд өмнө нь Айкагийн хэрэг гарсан байсан тул цагдаа нар шууд эрен сурвалжлах ажиллагааг эхлүүлсэн. Тэгээд маргааш нь буюу 5 сарын 18-ны 15 цагт нэгэн эрэгтэй хүн голын ирэг дээр гүйж байхдаа өвсөн дотор нэгэн хачин зүйл байгааг харан цагдаад шууд дуудлага өгсөн байсан. Ингээд дуудлагын дагуу ирсэн цагдаа нар бол шалгаж үзэхэд энэ нь Гоукин хүүгийн цогцос байдаг. Цогцос олдсон газар нь хүүгийн гэрээс 12 км орчим зайд орших голын ойролцоо өвсөн дотроос байсан. Гоукин хүүгийн цогцос олдсон газар нь Аяка охины цогцос олдсон газартай нэлээд ойрхон газар байсан. Гоукин хүүгийн цогцос Аяка хүүгийн цогцсноос бол арай өөр байдалтай олдсон. Хүзүүн дээр нь ямар нэгэн нарийн оос эсвэл уяагаар боомлсон мөрөөсөн. Задлан шинжилгээгээр түүнийг боомлж амь насыг нь хөнөөсөн болох нь бол тогтоогддог. Хэрв тийм бол энэ нь Айка шиг ослын үхэл биш хин нэгний гарт амиа алдсан нь тодорхой байна гэдгийг харуулж байгаа. Цагдаа нар шууд л онц ноцтой гэмт хэрэг гэж үзэн мөрдөн байцаах багийг байгуулж шалгаж эхэлдэг. Шалгаж авах явцдаа өмнө нь ослын үхэл гэж хаасан Айкагийн хэргийг ч гэсэн дахиж шалгаж эхэлсэн бөгөөд хоорондоо холбоотой байж болцсогүй гэж үзэж эхэлдэг. Ийм байдалд хүрэхэд дахин нэг удаа Айкагийн ээж Сузука руу хүмүүсийн анхаарал бол төвлөрч эхэлсэн. Сузука тэр үед өгсөн ярилцлагандаа миний туулсан энэ зовлонг Гоукины эцэг их бас туулах нь гэж бодохоор зүрх үнэхээр хөвдөж байна гэж хэлжсэн. Тэгээ түүний хувьд болохоор Гоукины ээж аавтай зовлонг нь хуваалцаж байгаа мэт ярилцлага өгжсэн. Ийм жижиг тосгонд 2 хүүхэд дараалан амиа алдсан нь тосхны иргэдийг бол маш их цочроосон. Гэтэл цагдаа нар энэ хэргийн гол сэжигтнэр Сузука буюу Айкагийн ээжийг гэж нэрлэдэг. Тэг үүнд бол бүгд гайхаж юу болж байна гэд маш их гайхацгаадаг. Тэг яагаад Сузукаг сэжигтэн гэх болсон бэ гэх юм бол эхний ээлжинд 2 хүүхэд алга болох яг тэр үеү дээр бол Сузука хаана байсан тухай нотлогоо ерөөсөө байгаагүй, юу хийжсэн ч тодорхойгүй байсан. Мөн түүний байн хэвлэл мэдээллийнхний өмнө хитрхи их гарч байсан нь ямар нэгэн зүйлийг нуух гэсэн жүжиг байх магадлалтай гэж үздэг. Эцэст нь цагдаа нар энэ эргэлзээг тайлахын тулд Сузукагийн гэрт нэгжлэг хийсэн бөгөөд гэрийнхэн шалан дээрээс цусны толб илэрдэг. Шинжилгээгээр энэ нь амиа алдсан Гоукин хүүгийн цус болох нь тогтоогдсон. Тэгэхээр хөрш айлынх нь хүүгийн цус бол тэдний гэрийн шалан дээрээс олдох бол ямар ч боломжгүй байсан. Тэгэхэд яагаад ингэж цус нь олдсон бэ гэдэг нь бол маш их сэжигтэй харагдчихсан. Тэр шөнийн 23 цагт цагдаа нар Сузукаг бол яаралтай баривчилсан бөгөөд баривчлагдсан Сузука удаан хугацаанд байцаагсны эцэст хөрш айлын хүү Гоукины амь насыг хөнөөсөн гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Тэгээ яг энэ үед бол үнэндээ цагдаа нар Айкагийн хүлдч гисэн ээж буюу Сузукаг нь сэжиглэж байсан. Үүнийс шалтгаан нь болохоор оршин суугчид
хотоос ирсэн гэрчийн мэдүүлгүүд байсан. Айка амьд байхдаа дандаа нэг хувцастайгаа явдаг, угааж арчаагүй юм шиг маш их бохир заваан явдаг байсан. Тэр байтугай түүнээс бүр муухай өнөр үнэртдэг байсан, бараг л усанд ордоггүй байсан баха гэсэн. Мөн нэг удаа цасан шуургатай өдөр гудамжинд ганцаархнаа явж байгааг нь иргэд хараад чи яагаад ганцаархнаа ийм цасан шуурганд явж байгаа юм бэ? Гэрлүүг орохгүй яасан бэ гэд асуусан чинь гэрт ээжийн найз залуу нэрчгсэн байгаа болохоор би гадаа байх хэрэгтэй байна гэж хариулж исэн байгаа. Ээж Сузука өөрөө ч анх охиноо найздаа хүүхэлдээ үзүүлэхээр гараад алга болсон гэж хэлж исэн. Гэтэл цагдаа нар тэр өдрийн нотлохоог нь шалгаад үзэхэд гинтл үгээ өөрчилж эхэлдэг. Үнэн дээр би тэр өдөр охинтойгоо гол руу загас үзэхээр явсан юм аа. Гэтэл охин маань санамсаргүй байдлаар гол руу хөл алдаад унчихсан. Би маш их сандарсандаа тусламж дуудаж чадаагүй гэж мэдүүлгээ өөрчилж эхэлдэг. Тэгээ энэ нь болохоор осол байсан гэж өөрөө хэлж байна гэсэн үг. Тэгсэн хэрнээ яагаад бусдын гарт ам өргөцсөн гэсэн зарлал тарааж байсан гэдэг нь бол цагдаа нарын маш их сэжгийг төрүүлдэг. Цагдаа нар түүнийг бүх зүйлийг зохиож байна гэж үзээд байцаалтаа үргэлжлүүлсээрээсэн. Ингээд сар орчим түүнийг байцаасны эцэст Сузука бүх зүйлээ бууж өгсөн мэт ярьж эхэлдэг. Тэр хэлэхдээ ганцхан Гоукнийг биш өөрийнхөө төрсөн охиноо ч гэсэн амь насыг нь хөнөөсөн гэдгээ хүлээсэн байгаа. Энэ бол түүнийг байцааж исэн цагдаа нарын хувьд бол маш аимшигтай агшин байсан гэж сүлд нь цагдаа нар ярьсан байсан. За ингээд хэрэг гарсан тэр өдөр юу болсон бэ гэхээр 4 сарын 9-ний өдөр Айка гол руу явж загас үзмээр байна гэж ээжээсээ гуйсан байгаа. Тэгээ энэ үед болохоор дурамчхан байсан Сузука охиноо дагуулan гол руу явдаг. Цаг хугацаа өнгөрч нар заргасан ч гэсэндээ нэг ч загас гарч ирээгүй. Тэгэд ээж нь загас гарч ирэхгүй байна. Одоо харьяа гэсэн чинь охин нь ээжээ дахиад жоохон л хүлээч хийлдэ гэж зөрүүдэлсэн байгаа. Тэр мөчид Сузукагийн охиноо өсгөх явцад хуримтлагдсан бүх стресс, уур хилэн нь нэг дор тесэрсэн мэт мэдрэмж төрөн өөрийнх нь энэ хүнд хэцүү бодит байдал мөн шавдуулж буй охиноо хараад үүрэн дээр зогсож байсан охиноо шууд ус руу түлхсэн гэж байгаа. Охиноо ус руу түлхсэний дараа гинтл маш их эрх чөлөөг мэдэрч одоо л би эрх чөлөөтэй боллоо гэсэн бодол төрөн сэтгэл нь маш их хөнгөрсөн гэж хэлж байгаа. Тэгээд гэртээ ирээд цагдаагийн газар руу уцтан охиноо сурггүй болсон гэсэн дуудлагыг өгсөн байгаа. Ингээ маргааш нь бол Айкагийн цогцос олдсон. Гэтэл тэр үед цагдаа нар ослын үхэл гэж дүгнсэн нь ээжийг нь сэжигтэн гэж бол огт бодоогүйгээс тийм дүгнэлтийг уг нь бол гаргасан байсан. Тэгээ энэ үед болохоор Сузука яагаад аллах гэж зарлаж гэрч хайж байсан бэ гэхээр хэрвээ охин нь өөрөө ингээ хөл алдаад ослоор биш хүн амны хэрэгт өртөж амь насаа алдсан байх юм бол улсаас мөнгө авах боломжтой юм байна гэдгийг мэдсэн байгаа. Ингээд охин нь ослоор биш хүн амны хэрэгт өртөж амь насаа алдсан гэж харагдуулахын тулд бол зүтгэж эхэлсэн байсан. За тий харин охиныхоо найз Гоукны амь насыг яагаад хөнөөсөн бэ гэдгээ ярихдаа Айка охины цогцос илэрсний дараа хуршүүд нь ээж нь амь насыг нь хөнөөчихсөн байх магадлалтай гэж сэжиглэж эхэлснийг тэр мэдэрсэн гэж байгаа. Тэгэнгүүтээ ингээд сэрдээд ах юм бол намайг цагдаа нар шалгаад эхлэх юм байна гэж бодоод дахиад нэг хүний амь насыг хөнөөчих юм бол цоврал аллах байж магадгүй гэж цагдаа нар сэжиглэх магадлалтай гэж бодоод цоврал алуурчин их дүрийг бүтээхийн тулд Гоукн хүүг золиослсон гэж хэлж байгаа. Миний охин болон Гоукнийг цоврал алуурчин алсан гэдэг зохиол бичих гэж оролцсон гэсэн үг байгаа. За ингээд тэр өдөр юу болсон, хоёр хүүхэд бол яагаад амь насаа алдсан гэдэг энэ хэргийн үйл явцал ингээд тодорхой болсон. Тэгээ Сузука баривчлагдсныхаа дараа сэтгэл санаа нь бол маш тогтворгүй байгаа нь харагдчихсэн. Түүнээс нэг хэвлэл ярилцлага авахдаа Гоукны гэр бүлийнхэнд хандаж хэлэх үг байна уу гэж асуусан. Тэгсэн чинь тэр хэлэхдээ нэг хүүхэд юунд нь тэгтлээ Гоукны гэр бүлийнхэн уурлаад байгаа болоо тэднийд дахиад хоёр хүүхэд үлдчихсэн штэ гэсэн хариултыг өгсөн. Энэ нь бол бүр үнэхээр хүний мөсгөө хүмүүсийг маш их цочирдуулсан ийм хариулт байсан. Их хүн гэж хэлэхэд хэцүү. Сузука яагаад ийм хүн болсон нь бас олон нийтийн сонирхлыг татаж эхэлсэн. Гэтэл тэрээр бас аавдаа зодуулж өссөн хүчирхийллийн хохирогч охин байсан гэдэг нь ил болдог. Баг байхаас нь аав нь жижигхэн зүйл дээр ч хүчирхийлэл хэрэгэлдэг байсан бөгөөд ээжд нь ч гэсэн мөн адилсан байгаа. Сузукаг 12 настай байхад аав нь ээжийг нь зодож хамрыг нь хугалж исэн. Тэгээ ээж нь бол хамраа амьсгалахын тулд эмнэлэг явна гэхэд нь ээжийг нь эмнэлэг явуулж байгаагүй. Гэх мэтчлэнгийн гэр бүлийн маш их тийм хүчирхийлэл дунд өссөн Сузука багасаа айдас төрүүлэм хүүхэд болж өсөж торинсон байгаа. Багш дээрээ очиод багшаа таны мөрөн дээр сүнс сууж байна гэх мэтчлэн эвгүй зүйлсийг маш их ярьдаг байсан баа. Тэгсэн мөртлөө зарим үед зан чанар нь бүрэг маш ичимхий юм шиг болдог байсан баа. Дунд сургуульд гадуурхагдаж ахлах сургуульд нь ч гэсэн энэ нь даамжирсан байсан. Түүний ахлах сургуулийн төгсөлтийн баяраар найз нөхдийнх нь бичиж өгсөн дэвтэр дээр чөтгөр шиг хүүхэд дахиж тааралдвал ална шүү гэх мэтчлэн аимшигтай үгсийг ангийнх нөхдүүд бол түүнд зориулж бичсэн байсан. Мөн ангийнхнаас нь
Та нар Сузукаг насан туршны хойноо ямар хүн болно гэж бодож байна гэж асуухад ангийнх нь тэр амиа хорлцох байхаа эсвэл заллин хийх байх эсвэл алуурчинч болчихсон байж магадгүй гэж ангийнх нь бичсэн байсан. Тэгээ энэ дэвтрийг нь олж авсан хэвлэл мэдээллийнхэн бол тэр бичсэн хүүхдүүдээс нь очиж асуусан. Тэгэхэд тэд нар болохоор тэр үед жоохон байсан тухайн үед яг юу болж ийснийг сайн санахгүй байна. Яагаад тийм зүйл бичснээ санахгүй байна гэж бол хэлцгээж исэн. Сузукагийн хувьд бол өөрөө ч гэсэндээ бас тийм зүгээр энгийн хүүхэд байгаагүй дугуйлангийнхаа хүүхдүүдийн мөнгийг аваад зугцсан хэрэг гарч исэн. Сургуулиасаа бас хөөгдчихсэн. Чөчөд буудалд ажилд орсон ч гэсэндээ ямар ч хэл шалтгаангүйгээр ажиллаа таслаад алга болчихдог ч юм уу. Тиймэрхүү зүйлүүд нэлээд гаргадаг байсан гэж байгаа. Ингэж яваад 21 настайдаа нэгэн эрэгтэйтэй уулзаж тэр эрэгтэйгээсээ жирэмсэн болон гэрэлсэн. Тэгээ тэр үед бол төрсэн хүүхэд нь Айка байсан. Гэрснийхээ дараа Сузука бас л өөрчлөгдөөгүй нилээн хариуцлагагүй байсан болохоор нөхөр нь 5 сарын дараа бол түүнээс салсан байсан. Түүнээс хойш Сузука охиноо ганцаараа өсгөж энд тэнд хэсүүчилж явхдаа мөрөөдөө тоглоом хар тамхинд донтож бүх зүйлээ алдсан. Бүх зүйлээ алдсныхаа дараа найзынхаа гэрт хэсэг амьдэрсэн. Тэгээ найзынхаа гэрт байхдаа найзаасаа мөнгө хулгайлж агаад баригдсан тохиолдол гарсан. Харин Айка охины хувьд бол маш цовоо сэргэлэн ээжтэйгээ хоолны газар очиход ээжтэй хөрүүлж босоод ус авчирч өгдөг ч юм уу нилээн сайн охин байсан байгаа. Үүнийг бол эргэн тойрны таньдаг хүмүүс нь нотолж ярьж исэн. Тэгээ ийм сайн охин байсан боловч эцэст нь харамсалтай нь ээжийнхээ гарт бол амнасаа алдсан. Өөрт нь саад болж байна гэж охиноо хөнөөснийхөө дараа түүгээрч зогсохгүй хуршайлын хүүгийн амнасыг хөнөөсөн. Сузукагийн хэрэг бол Японд маш том дуйлан шууган болсон. За тэгээ яг энэ хэргийг бол дахин алдартай болгосон бас нэг түүх байдаг. Сузукаг баривчлагдсанаас 6 хоногийн дараа буюу 6 сарын 10-нд сэтгүүлчид түүний гэрийн гадаа цуглараад гэрийнх нь гадна талаас зураг авч исэн. Гэрийнхэн шалан дээр Гоукун хүүгийн цус олдсон тул зургийг нь авч исэн. Цагдаа нар бол гэрлүү хэнийг ч оруулахгүй гадна нь ингээ хамгаалт авчихсан. Гэр дотор нь бол ямар ч хүн байгаагүй. Гэтэл Сузукагийн гэрийн цанхоор нэг хүүгийн эднэр лүү харж байгаа дүр төрх бол харагдчихсан. Хүү гадагшаа харж байсан бөгөөд тэнийг бол сэтгүүлч нар камертаа зургийг нь дарж үлдээсэн. Мэргэжилтнүүд энэ зургийг бол ямар ч тийм зохиомол ч юм уу хурамчаар хийсэн байх магадлалгүй яг бодит зураг байна гэж дараа нь бол баталж хэлсэн. Тэгээ энэ зургийг гарснаас хойш болохоор Гоукны аав энэ зургийг хараад шууд л уйлсан. Тэрээр зураг дээрх хүүг өөрийнхөө хүү Гоукныг мөн байна гэж хэлсэн байгаа. Хэдийгээр зураг баг зэрэг бүдэг байсан ч гэсэндээ аавынх нь нүдэнд өөрийнх нь хүү нь бол тод харагдаж байна гэж тэр хэлжсэн. Хилмигдэж амнасаа алдсан Гоукны сүнс энэ гэрийг орхиж чадахгүй байгаа юм болов уу гэж хүмүүс бол тухайн үед маш их шуугаж эхэлсэн. Хүү энэ гэрт яг юу хэлхийг хүссэн болоод хорогдоод сэтгүүлч нар лүү ингээ хараад царайгаа харуулж байгаа юм болоо гэд хүмүүс бол маш их шуугсан. Тэгээ энэ зураг нь болохоор Японы хамгийн алдартай сүнстэй зургуудын нэг болж бас үлдсэн юм лээ. Тэгээ хэрэгтэн Сузукагийн хувьд бол багадаа хүчирхийлэлд өртөж сургуульд гадуурхагдж байсан нь түүнийг аимшигтэй хүн болоход нөлөөсөн нь тодорхой. Гэсэн хэдий ч хоёр хүний амийг хороосон нь бол түүний яаж өсөж торинсонтой бол ямар ч хамааралгүй. За тэгээ Сузукагийн хувьд бол шүүх хурал нь явагдаж бүх насаараа хоригдох ялыг бол авсан. Тэгээ одоо болохоор бүх насаараа хоригдох ялаа эдлээд шоронд хоригдож байгаа. 2016 оны 10 сарын 21 Кёка гэх эмэгтэй жирэмсний товлсон үзлэгтэй орох өдөр нь байсан. Мэдээж удахгүй аа болох гэж байгаа Сейга хамт явахаар төлөвлөсөн байсан. Хосуудын хувьд дөнгөж ахлах сургуулаа төгсгөөсөн 19 настай хосууд байсан. Тэр хоёр бол дунд сургуулаасаа л үерхсэн сургуультай маш алдартай тийм хосууд байсан. Гэвч гинэт заавал хийх ёстой ажил гарлаа гэсэн шалтгаан хэлээд найз залуу Сейга нь хамт явж чадаагүй. Кёка жаахан гомдсон ч гэсэндээ Сейга угаасаа үргэлж халамжтай намайг халамжилсаар ирсэн юм чинь нэг удаа ганцаараа явчихъя да гэж бодоод эмнэлэг рүү ганцаараа явдаг. Тэр орой Сейга магадгүй гэмсэндээ ч юм уу Кёкагийн гэрийн гадаа ирэн тэд хоёр машин дотор нилээн удаан ярилццгаадаг. Гэрт байсан Кёкагийн гэр бүлийнхэн гаднаас охиныхон дуу сулхан сонсогдох шиг болоод муудалцаад байгаа юм болов уу гэж бодоод юу болов вэ маргалдаж байна уу гэж бодсон. Гэхдээ Кёка угаасаа шудраг өөрийнхөө хэлийг сэмийг шууд хилчигдэг хүүхэд байсан учраас нэг их ноцтой зүйл биш байх гэж бодоод гэрийнх нь унтцгаасан. Гэвч маргааш өглөө нь Кёка ором өргүй алга болсон. Заач авахгүй гэртээ ч орж ирээгүй. Гэр бүлийнхэн тэр даруй сүйт залуу Сейгарон заалгасан. Тэгэхэд Сейга юу гинэ Кёка гэртээ байхгүй гэж үү? Би өчигдөр түүнийг машинаас буулгаад явж байхдаа эргээд харахад Кёка гэрлүүгээ орж байгаа нь харагдсан да
гэж хэлдэг. Энэ үгийг сонсоод гэр бүлийнхэнд нь бол мэдээж маш их айдас төрсөн, жирэмсний ихэнх үед сэтгэл санаас хавлах үе байдаг. Тиймээс ихэндээ тэд магадгүй салхинд гараад толгоогоо цэгцлэх гээд явсан байх гэж бодсон. Гэхдээ хачирхалтай нь Кёка огтхон ч холбоо барихгүй, утсан ч ерөөсөө дуудахгүй байсан. Эцэст нь гэр бүлийнхэн нь Сейгатай хамт хайж эхлэн Кёкаг сургаггүй алга болсон гэж цагдаа нарт албан ёсоор мэдүүлэн хэрэг үүсгүүлдэг. Тэр мөчөөс эхлээд гэр бүлийнхний зөвхөрлөлтгүй тэмцэл эхэлсэн. Хамгийн их хичээж байгаа хүн бол түүний найз залуу Сейга шиг харагдаж байсан. Тэр ажилдаг шатхуун түгээх станцаасаа хүртэл чөлөө аваад гудамжаар яван зарлал тарааж хүмүүс дээр очин уйлж миний сүйт бүсгийг харсан хүн байвал заавал надтай холбоо бариарай гэж гуйдаг байсан. Түүний сэтгэл өвтгөм гуйлд хүмүүсийн сэтгэлийг бол нэлээд хөдлөгдөг байсан. Найзуудтай хүртэл би зүгээр сууж болохгүй, би өөрөө ямар нэгэн хийх ёстой. Санаа зовсоор нойргүй хит хонлоо гэж ярин маш их турж ицэн ядрангуй харагдаж эхэлсэн. Тэр бас Кёкагийн гэр бүлд онцгой анхаарал тавьдаг байсан. Кёкагүй болсон хоосон орон зайг нөхөх гэсэн мэт байнга тэдний очиж хамтдаа хооллож гэр бүлийнхнийг нь тайвшруулж гэр бүлтэй нь хамт байхыг хичээж эхэлсэн. Ихэр дүүтэнч гэсэн ах шиг харьцаж санаа зовнилыг нь сонсдог байсан. Сейга ингэж өөрийгөө зориулж байгааг хараад Кёкагийн гэр бүлийнхэн түүнийг өөрөвдөж өхнийгөө бид нар хаяа чи өөрийнхөө амьдралын хэмнэлийг үргэлжлүүл гэж хүртэл түүнд хэлж байсан. Ингээд 1 жил, 2 жил өнгөрөн цаг хугацаа урссаар байсан боловч Кёкагийн талаар ямар ч ул мөр олдохгүй хിവэрлээсэн. Мөрдөн байцаагчид аажмаар өөрийн хүсэлтээр гэрээсээ явсан байх магадлалтай буюу зугтсан байж магадгүй гэдэг таамаг руу хазайн хэрэг нь баг багаар мартагдаж эхэлдэг. Гэвч цаг хугацаа өнгөрсөн ч Сейга Кёког орхиж чаддаггүй. Тэр үе үе сошиалд Кёкатай холбоотой дурсамж, зураг нийтлэлээ оруулж түүнийг өгүүлж байгаагаа хүмүүст харуулсаар бүтэн 6 жилийн хугацаа өнгөрдөг. Кёка алга болсноос 6 жилийн дараа огт санаандгүй шалтгаанаар цагдаа нар Кёкагийн хэргийг дахин сөхдөг. Бүх зүйл нэгэн санаандгүй баримтаас эхэлдэг. Сурггүй алга болсон хүмүүсийн мэдээллийн санг шалгаж байхдаа цагдаа нар нэг зүйлийг анзаардаг. Тэр нь Кёкагийн хэрэг өөрийн хүслээр явсан гэж бүртгэгдсэн хэрнээ түүний жолооны үнэмлэх сонгох хугацаа нь аль хэдийн дууссан байсан. Хэрвээ тэр үнэхээр өөрийн хүслээр гэрээсээ явсан бол дор хаяж нэг удаач болов үнэмлэхээ сонгох байсан гэж цагдаа нар бодож эхэлдэг. Энэ жижигхэн эргэлзээнээс эхлээд тэд илүү гүн шалгаж эхэлтэл 6 жилийн хугацаанд Кёкагийн нэр дээр санхүүгийн хөдөлгөөн эмнэлгийн бүртгэл огт байгаагүй. Мөн түүний утасны сүүлчийн дохио нь алга болсон тэр шөнөөс хойш ерөөсөө дахиж орж ирээгүй байсан. Хамгийн түгшүүртэй нь энэ хэргийг анханасаа зүгээр л өөрөө гэрээсээ явсан гэж цагдаа нар үзээд суур шалгалтч бараг хийгээгүй байсан явдал байсан. Ингээд тэд хамгийн сүүлд Кёкагийн утасны дохио илэрсэн байршлыг дахин шалгахаар болдог. Тэр газар нь Кёто биш харин Нара мужийн нэгэн аслагдсан уулын бүс байсан. Кётогоос ойролцоогоор 50 минутын зайтай. Кёка тэнд танил талгүй тийшээ орой ганцаараа очих ямар ч шалтгаангүй хүн байсан. Ингээд цагдаа нар анх удаа боддоор энэ бол зүгээр нэг гэрээсээ явсан зугтсан хэрэг биш, хин нэгэн хүний үйлдсэн ноцтой гэмт хэрэг байх магадлалтай гэж үзэж эхэлдэг. Ингээд хэрэг 6 жилийн дараа дахин нэгдэж хүчирхийллийн хэрэг гэж ангилагдсан. Эхлээд ойр тойрны хүмүүсийн мэдүүлгийг дахин авч эхэлдэг. Өмнө нь бол Сейга буюу найз залуу маш их шаналж байгаа мэт харагддаг байсан учраас найзууд нь жижиг маргаан байсан байх гэж бодоод зарим зүйлийг цагдаа нарт хэлэлгүй өнгөрөөсөн байсан. Харин 6 жил өнгөрсөн учраас тэд нар баг багаар цагдаа нарт ам нээж эхэлдэг. Бодит байдал дээр тэдний харилцаа гаднаасаа харагддаг шиг төгс байгаагүй. Хүүхэд наснаасаа л төгс хосууд гэж харагддаг ч дотроо тэд өөр ирээдүй рүү аажмаар холдож байсан. Сейга их сургуульд ороод шинэ орчинд дасан зохицож чадаагүй. Сошиал дээрээ ахлах сургууль дээрээ байсан үе маань хамгийн сайхан байжээ. Энд хитрхи хэцүү байна гэх мэт пост оруулж өнгөрсөндөө гатсан юм шиг зүйлсийг бичдэг байсан. Эцэст нь тэр анхны жилээч дуусгалгүй их сургуулиасаа гардаг. Харин найз бүсгүй Кёка эсэргээрээ гоо сайхны мэрэгчлэр зорилгоо тодорхойлж бусдаас илүү хичээдэг. Жирэмсэн босныхоо дараа ч ирээдүгээ бодож би сайн ээж болно гэж өөрийгөө бэлдэж байсан талаар найзууд нь ярьдаг. Кёка амьдралын зорилгонд хот байсан бол Сейга өсөн нэмэгдэх хариуцлагын дарамтанд дарагдаж эхэлсэн байсан. Тэр жижиг зөрчилж даахгүй асуудалтай нүүр тулахын оронд худлаа ярьж бултдах хандлагыг хөвчлэн харуулдаг байсан. Түүний худлаа ярьсан энэ ярианууд нь тэр хоёрын харилцаанд хоруулж Кёка шудраг хатуу зангаараа зүгээр өнгөрөх хүн биш байсан гэж найзууд нь ярьсан. Тэр байнга л түүнийг чи над худлаа яриад байна, үннээ хэл гэж Сейгад сануулж
түүнийг засаж залруулахыг хичээдэг байсан гэж найзууд нь ярьсан. Тэр бүр Сега үнэндээ нүүр тулах бүрт түүний царай өөрчлөгддөг байсан гэж Кёкаг тэгж ярих болгон Сегагийн нүүр маш их хувирч өөрчлөгддөг байсан гэж найзууд нь ярьж исэн. Тухайн үед бол найзууд нь энэ талаараа яриаггүй байсан. Гэвч 6 жилийн дараа энэ жижигхэн дурсамж нь мөрдөн байцаалтын чиглэлийг эргүүлэх шийдвэрлэх өлхүүр нь болж хувирдаг. Цагдаа нар мэдүүлгүүдийг дахин үзэх тусам Сегад эргэлзэх хэрэглээнүүд гарч ирдэг. Тэр шөнө Кёка гэртээ орж байгааг Сегагаас өөр харсан хүн байгаагүй. Ингээд 6 жилийн дараа Сейка Сузумиг дахин дуудан байцаалт авдаг. Тэр өмнөгшгээ тайван харагдаж байсан. Гэвч дэлгэцэн дээр Кёкагийн утасны сүүлчийн дохио илэрсэн газарыг түүнд харуулмагц өрөөний уур амьсгал өөрчлөгдөж эхэлсэн. Энэ нь бол Кёта биш Нара мужийн уул байна гэж түүнд харуулсан. Сега дэлгэц рүү ширтээд хөссөн юм шиг болсон. Тэгээ хэдийгээр ам ангаахгүйсэн ч гэсэндээ нүд нь бол хоёр тишээгээ ингэж чичирж байгаа нь харагдчихсэн. Тэгжээснаа удалгүй би Кёкагийн амь насыг хөнөөсөн. Тэгээд ууланд хайсан гэд шууд цагдаа нарт үннээ хэлж эхэлдэг. Тэгээ түүний ярьснаар бол тэр өдөр болсон явдал нь бидний өмнө нь мэдсэн түүхээс тис өөрөөсөн. 2016 оны 10 сарын 21 бол хүүхэд нь эрүүл байгаа эсхийг үзүүлэх сэтгэл тогтлом өдөр байсан. Гэвч Сега ажил ихтэй гарч чадахгүй ингэж Кётод хилээд очоогүй. Гэтэл энэ нь бол худлаа ярьсан байсан. Тэр үнэндээ найзуудтайгаа зугаалахыг хүссэн учраас тэгж хэлсэн байсан. Кёка бол үнийг нь мэдээд түүний ярддаг жижиг худлуудаас нь залхаж урам нь хуурсан. Тэр орой тэр хоёр машин дотор ярилцаж эхэлсэн. Кёка бол бухимдлаа гарган чи аа болох гэж байгаа хүн байж яаж ингэж аашлаж чаддаг юм бэ? Чамд үнэхээр урам хуурч байна гэж хэлсэн. Кёкагийн үгс анхаарал халамж ирээдүгэ бодсон санаа тавьсан зүйлсүүд байсан. Хүүхдүүдийнхаа төлөө, ирээдүйн амьдралынхаа төлөө. Гэвч Сега бол үүнийг нь зөвлөгөө гэж хүлээж аваагүй. Түүнд энэ бүхэн нь шүүмжлэл шиг сонсогдсон байгаа. Түүний царай улам барааж машин дотор уур амьсгалаас ширүүсч эхэлсэн. Тэгээд Сегагийн толгойд нэг бодол гинт орж ирсэн гэж байгаа. Одоо ингээд насан туршдаа бит хоёр ингээд амьдрах юм уу? Би ингэж амьдарч чадахгүй юм байна. Хэрвээ тэр байхгүй болчихвол бүх зүйл өөрчлөгдөх болов уу гэж хэлсэн гэж байгаа. Тэгээд Сега уураа барьж чадалгүй. Би үнэхээр тийм их буруу зүйл хийгээд байгаа мó? Чи яагаад ийм жижиг зүйлсийг байнга том болгож над руу дайрдаг юм бэ гэж дууга өндөрсгөж хэлсэн. Тэгээ энэ үед бол Кёкач гэсэндээ түүнд бууж өгөхгүй, түүнтэй маргалдаж исэн. Тэгээ яг энэ үед бол түүний ууран дээцэгтэй хүрэн Кёкагийн хоолойг нь боож удалгүй найз залуугийнхаа гарт харамсалтайгаар амнасаа алдсан. Гэхдээ хамгийн аимшигтай нь хэрэг үйлдснийхээ дараа Сега санаанд оромгүй тайван байсан. Тэр даруй Нара муж дахь Вакакуса Яма уулын оргил руу машинаа чиглүүлсэн. Тэр их сургуульд байхдаа тэр хавьд салхилж байсан учраас тус газрын байдлыг сайн мэддэг байсан. Харанхуй, хөнгүй, цогцос нухад тохиромжтой гэж тэр тооцсон. Шүн бүрэнхий боломгц оргил дээр очиод тэр Кёкагийн цогцыг замын доорх их цад руу шидэж хайсан гэж хэлж байгаа. Мөн баримт үлдээхгүй тулд Кёкагийн утас, цүнх, бусад эд зүйлсийг тус тусад нь өөр газарт булсан гэдгээ хүлээсэн. Бүх ул мөрийг арилгалаа гэж итгээд тэр Кёто руугаа бутсан. Дараа өглөө нь юу ч болоогүй юм шиг дүр эсгэж гэр бүлд нь би Кёка гэртээ орж байгааг нь тодорхой харсан гэж худлаа ярьсан байгаа. Ингээд тэр 6 жилийн турш үргэлжилсэн жүжигээ тавьж эхэлсэн байсан. Түүний мэдүүлгийн дараа цагдаа нар Вакакуса Яма руу яарцгаасан. 2022 оны 2 сарын 17-нд өвлийн жаварт ачигнсан тэр өдөр уулын оргил дээр том хэмжээний хайгуулыг цагдаа нар эхлүүлсэн. Удалгүй хөрсөн дундаас Кёкагийн хуучирсан үнэмлэх хувийн эд зүйлс нь нэг нэгээр гарч ирж эхэлсэн. Хөлдсөн газрын доороос эцэст нь Кёкагийн шарилын хэсгүүд олдож эхэлсэн. 6 жилийн турш түүнийг алсан хүн өрөвдмөр сүйт залуу мэт дүр эсгэж амьдарч байх хооронд Кёка тэр уулын оргил дээр ганцаархнаа байсан гэсэн үг байгаа. Гэр бүлийнхний сэтгэлийг хамгийн их урах зүйл нь уулнаас олдсон хуучин илэгдсэн жирэмсний тэмдэглэлийн дэвтэр байсан. Кёка хүүхдтэйгээ уулзах өдрийг тоолж нэг нэгээр нь нямбай бичсэн тэр дэвтэр түүний амьдрах гэсэн хүслийг эцсийн мөч хүртэл чимээгүйхэн гэрчилж байсан. 6 жилийн турш хүргэн шиг хайрлаж гэртээ хооллож түшиж байсан тэр хүн нь охин болоод түүний зээ охин хоёрын амийг авч утсан гэдгийг мэдэх мөч бол гэр бүлийнхэн хувьд хамгийн аимшигтай мөч байсан гэдг нь ойлгомжтой. За ингээд 2022 оны 2 сарын 16-нд цагдаа нар Сега Сузумигийн гарт гав зөөсөн.
тэр толгоогоо гудаалгаад уйлж эхэлсэн. Тэгээ энэ нулимс нь бол гимшний нулимс байсан уу, өөрийгөө өрөвдсөн, харамссан нулимс байсан уу гэдэг нь бол таашгүй. Тэгээ энэ байдлыг бол Кёкагийн гэр бүлийнхэн харсан. 6 жил тэднийг хуурч мэхэлсэн атлаа гав зүгсэн ч гэсэн өөрийгөө хохирогч мэт уйлж байгаа нь үнэхээр жигшмээр байна гэж гэрийнхэн нь ярьжсэн. Ялангуяа Кёкагийн ихэр дүүн түүнийг уйлж байгааг хараад сошиалд ингэж бичсэн байсан. Гэмт хэрэгтэн уйлах хэрэгтэй гэж юу? Уйлвал бид уучлах ёстой юу? Тэр нулимс ихчийг минь буцааж авчрах юм уу гэж бичсэн байсан. За ингэ шүүх хурлал эхэлсэн. Тэгээ шүүх хурал эхэлмэгт Сега гинт байр сууриа өөрчилж эхэлсэн. Тэр хэлэхдээ би цогцыг хайсан нь үнэн, гэхдээ би Кёкаг алаагүй гэж мэдэгдэж эхэлсэн. Түүний тайлбар бол үнэхээр утгагүй байсан. Тэгээ тэр хэлэхдээ тэр өдөр машин дотор бит хоёр маргалдаж байхдаа 15-аас 30 минутын турш би машинаасаа буусан. Тэр хооронд Кёка утасны цэнэглэгч кабелаар өөрийгөө боож амиа хорлсон байсан гэж хэлсэн. Энэ бол мэдээж яаж ч батсан утгагүй тайлбар байсан. Тэгэд энэ үед нь болохоор прокурор түүнээс тэгвэл чи яагаад тэр үед цагтаа дуудаагүй юм бэ гэд асуусан. Тэгсэн чинь тэр хэлэхдээ Кёка амиа хорлсон нь ил болох юм бол маш их өрөвдөлтөө харагдах учраас би алга болсон мэт болгохын тулд цогцыг нь хайсан гэж хариулсан байна. Тэгээ тэр бүр хэлэхдээ 6 жилийн турш гэр бүлийнхэнтэй хамт байсан Кёкад зориулсан миний хамгийн сүүлчийн халамж байсан гэж хэлсэн. Мэдээж шүүх хурал бол энэ бүхнийг тэр дорн няцаасан. Учир нь тэр анхны мөрдөн байцаалт дээр аль хэдийн би хийсэн гэд хэрэгээ хүлээж гисэн байсан. Түүнээс гадна хүүхдээ хүсэн хүлээж жирэмсний дэвтэр хөтлөж байсан. Кёка өөрийгөө игүүтгэх магадлал бараг байхгүй. 2023 оны 7 сарын 5-нд анхан шатны шүүхийн шийдвэр гарч Сегад 18 жилийн хорих ялыг оноосон. Шүүхийн дүгнэлтэнд шүүгдэгч өөрийн хүүхдийг тээж байсан сүйт бүсгүйгээ хөнөөгөөд дараа нь 6 жилийн турш түүний гэр бүлийг хуурч энгийн мэт амьдарсан. Хүн гэж хэлхийн аргагүй харгас хандлага үүнийг твчих боломжгүй гэж хэлсэн. Гэвч Сега шийдвэрийг хүлээн зөвшөөрөлгүй би гин буруугүй гэд давж заалтсан байгаа. Харин 2024 оны 3 сард давж заалдах хүсэл нь няцаагдаж 18 жилийн ял нь эцэслэн батлагдсан. За ингээ 18 жилийн дараа бол Сега нийгэмд буцаж орж ирэх магадлалтай болсон. Гэхдээ 18 жилийн дараа ч гэсэндээ Сегагийн хувьд бол дөнгөж 40 гараад 50 төгч яваал настай байх магадлалтай. Тэгэхээр буцаж гарч ирээд хэвийн амьдралаа үргэлжлүүлнэ гэсэн үг. Харин Кёкагийн амьдрал 19 наснда зогссон байна. За ингээд өнөөдрийн та бүхэнд бэлтгэж хүргэсэн хэрэг маань энэ түрээд өндөрлж гин. Тэгээд энэ хэрэг дээрээс бол би Японы ялыг бас нэлийн бага юм байна гэж бодсон. Бүхэл бүтэн өөрийнхөө өхнөр болох гэсэн хүн тэгээд бас хүүхдээ амь насыг нь хөнөөгөөд 6 жил юу ч болоогүй амьдарсан байхад 18 жилийн ял онооно гэдэг нь бол надад нэлийн бага санагдсан. Та бүхэн бас юу гэж бодож гин? Өөрт төрж байгаа сэтгэлдлүүдээ комент хэсэгт бичээд хуваалцаарай. За тэгээс хог дээр мөн лайк, subscribe дарахаа битгий мартаарай. Удахгүй бүгдээрээ дараагийнхаа дугаараар уулзцгаая.